спорт уяачдын холбооны санал наалхын дагуу засгийн газрын шийдвэрээр өмнө нь шаргалгав зохион байгуулагч говьшинхтын хурд уралдааны хурдан хязгаарлан насны мөр гарааныхаа зурхаага хэрэглээ. За газар гарцрын 150 гаруй алтан дууртуудыг ямар шүүхэн одоо алтан дуурт өнгөлөө гараад ирэх нь бүгдээрээ хэдхэн мөчийн дараа харъя. За өнгөн дээр цээжнэтэй сайхан зэр дүрээ гараад ирсэн Өмнөгов аймгийн Цогцын сумын аймгийн алдарт үеач Наран цэцгийн амгалангийн хонгор зэр гэж одоо дааш хөтлөндөө Өмнөгов аймгийн баяр наадам төрүүлж ирсэн хурдан зэр дүрээ өнгө аваа гараад ирсэн бол Амбагийн зэр дүрээ араа ишүүг одоо атон адилхан үрээ одоо гарч ирлээ. За наадлаар нь Дундуу аймгийн сайхан овоо сумын баяач Мядрын огтх хоёрын хурдан борураа 3 дээр гараад ирсэн одоо өршөлж харагдаж байна. Цагаан овцтой хүүхэдтэй сайхан хэр үрээ Наран цэцгийн амгалангийн хурдан хэр үрээ одоо гараад ирсэн бол түүний хар тал дээр цагаан овцтой хүүхэдтэй сайхан хар үрээ мөн одоо гараад ирлээ. За энэ хар үрээ бол одоо мөн одоо тэр Наран цэцгийн амгалангийн баян дээрээс мордсон. За өнгөний бөөн үрээний тэр ар тал шар овцтой хүүхэдтэй хонгор халзан үрээ өнөө жилийн Монгол төрийн их баяр наадамд айргийн тав турталсан Дундуу аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт үеач Даштлыгийн Сүхбаатарын хурдан хонгор халзан үрээ гараад ирсэн бол хамгийн наадлаар нь ногоон цэжнэтэй энэ модны дэлгэрийн хурдан саарл үрээ бас гарч ирлээ. Өмнөгов аймгийн Цогцын сумын дэлгэр сайхны хурдан саарл үрээ бол одоо гараад ирсэн. За өнгөн дээр хамгийн наадалд 11 дугаартай мордсон сайхан хар үрээ бол одоо гараад ирсэн. За энэ хар үрээ бол Өмнөгов аймгийн 3 дэс сумын үеач Өнөрийн мөнх жаргалын хурдан хар үрээ гарч иржээ. За 83 дугаартай мордсон Дундуу аймгийн Улс сумын Монгол улсын алдарт үеач Вандагийн баяр сайхны хөө лав гочрын үеж хурдлуулж байгаа Наран цэцгийн амгалангийн хурдан хэр үрээ гараад ирсэн. Зөвдлийнхэн гуйны онкоргой дээр хилтэй жонжин намгатай хурдан хэр үрээ бол Наран цэцгийн амгалангийн хэр үрээ. Саатлаар нь дааганда Хинтээ аймгийн 90 жилийн зүүн бүсийн дан шиг нааданд айргийн 3 турдалж байсан Дорнов аймгийн Ихэд сумын аймгийн алдарт үеач Лаасрынгийн инкотын хурдан буур үрээ гарч ирлээ. Өнөө жил хангар дуралдаанд харагдсан. Түүний заадлаар Наран цэцгийн амгалангийн хонгор зэрдэгдэг үрээ гараад ирсэн. Амгалан хонгор гэдэг газрынхын төлөө. За түүний ард тал дээр шар хамгаалтын малгайтай хүүхэдтэй сайхан хол үрээ гараад ирсэн. Энэ бол одоо Улаанбаатар хотын багангаа дүүргийн нийслэлийн алдарт үеач Баатарчлууны Дашторжийн уяан дээрээс мордсон хурдан хол үрээ гараад ирлээ. За Дашторж уяач бол одоо 11 оны говьшинхын дан шиг нааданд цагаан хазраг хаман хүзүүлж ирсэн гэдгээр нь сайн мэднэ. Дундуу аймгийн Үлзий сумын Шанцлын хурдан зэр талзан үрээ үзүүрийн хитэн үрээний ард дээр гараад ирсэн өршөлж харагдаж байна. Дундуу аймгийн Үлзий сумын уяач Шанцлын хурдан халзан үрээ Монгол улсын манлай уяач Жамблын Содон Бэлгуайхны одоо удмын хүн байгаа да. Зүүнний хар тал дээр Дундуу аймгийн Хул сумын аймгийн алдарт үеач Бадамрын мөнгөтэй үеж хурдлуулдаг Лампрангийн Зулбаатарын хурдан халзан үрээ гараад ирсэн. Өнгөрсөн жил Дундуу аймгийн баяр наадам болон Луус сумын 90 жилийн баяр наадамд тус одоо айрагдж байсан. Наадлаар нь бол одоо сайхан морин шарга үрээ урьдчилаад байгаа. За цаадлаар нь Дундуу аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт үеач Буттын Шандар нутагтай Даштлыгийн Сүхбаатарын хонгор халзан үрээ орж ирлээ. Шүтлэн хязаарландан төрийн баяр наадамд айрагдсан. Шүтлэн үрээ говийн бүсийн дан шиг наадамд төрүүлсэн. Даагандаа бол одоо Төв аймгийн 90 жилийн хойд айрагдж байсан. Энэ хурдан үрээ бол одоо өөрийнх нь унган адуу. За Дундуу аймгийн сайхан овоо сумын уяач Чадраалын алтан гэрлийн хурдан хонгор гэдэг үрээ энэ одоо орж ирж харагдж байна. Шар цээжмнэтэй сайхан хонгор үрээ бол Чадраалын алтан гэрлийн хурдан хонгор үрээ. За түүний хар тал дээр энэ Дорны унаг гал уяан дээрээс мордсон сайхан хар үрээ гараад ирсэн бол өнөө жилийн төрийн баяр наадмын Аман хүзүү Дундуу аймгийн Сайн цагаан сумын аймгийн алдарт үеач Пэлжээгийн Уданбаатарын хэлэн үрээ. За цаадлаар нь Дундуу аймгийн Элзий сумын аймгийн алдарт үеач Дэмчиг цоодлын гэр болтын үеж хурдлуулж байгаа Дорн аймгийн 3 загал сумын Батчулууны төмөн Элзийгийн унган адуу Дундуу аймгийн Сайн цагаан сумын аймгийн алдарт үеач Айдигийн мөнгөөрийн Зэв загал гэдэг үрээ оршиллаа. За унган эзэн төмөн Элзийгийн Батчулуун гэдэг үеач 2003 оны говьшинхын дан шиг наадамд азарган зэр соёолон айрагдуулж ирсэн юм одоо сайн уяач байдаг Өмнөгов аймгийн Баян овоо сумын угуул Мандлоогийн угуул. За ингээд үзүүрийн нэг 10 20 дүрээ бол одоо ингээд гараадсан 30-аар яваад байгаа өрээнүүдийг манай зураглаач одоо үзэгчтэй охинд харуулж байна. За арын өрээнүүдийг ахиа харуулъя. Өмнөгов аймгийн Цогцын сумын аймгийн алдарт үеач Батмөнхийн догтхын хурдан хар үрээ одоо энэ бөө өрээнүүд бас одоо өршөлж харагдлаа. Дундуу аймгийн Эрдэнэлээ сумын аймгийн алдарт үеач Лантуугийн алтан уйгийн хараалаг үрээтэй тун адилхан үрээ төр цаагуур одоо өршөлж харагдаж байна. За энэ ард талаас за арын өрээнүүдийг одоо манай зураглаач нь сайхан харуулна. За цагаан цээжмнэтэй хол үрээ бол Дундуу аймгийн Хул сумын Баяр сайхны хурдан хол үрээ. Дундуу аймгийн Хул сумын Баяр сайхны хурдан хол үрээ. За ахаад нэг сайхан хонгор үрээ орж ирсэн шарга үрээ наадлаар нь заа өршлээ. За эднэр бол одоо нэг үзүүрийн нэг одоо нэг 30 40 өдөр яваад байгаа үрээнүүдийг ингээ сайхан харууллаа. Ногоон цэжмнэтэй хонгор үрээний өнгөн дээр Дундуугийн Баяр сайхны Хулдын Баяр сайхны хурдан хол үрээ гараад ирсэн. Энэ бол одоо Вандагийн Баяр сайхнаас өөр ахаад одоо Баяр сайхан гэдэг үеэж байгаа. За нефт яваад үзүүрийн эдэн үрээн дээр очие. За өмнөний шаргалгав зохион байгуулж байгаа говьшинхын дан шиг наадмын хурдан хязгаарлан насны мөр гарааныхаа зурхаа газар нэг 5-6 км явхад Айдигийн мөнгөөрийн Зэв загал гэдэг үрээний өнгөн дээр Монгол төрийн их баяр наадамд аман хүзөөцсөн Бэлжээгийн Уданбаатарын хэлэн үрээ Дундуугийн Луусын Алтан сүх гэдэг үеач үж хурдлуулж байгаа Дундуу аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт үеач Хоёбаатарын лагжуу хурдан ногоо үрээ 10 хэдэн үрээний ард дээр ширүүхэн өлтөй орж ирлээ. Хэдхэн өдрийн өмнө Адаацгийн төмөн адууны баяр төрүүлсэн юм одоо хурдан үрээ байгаа. За түрүүнд одоо түүний төрсөн ах Пүрв дөржийн хурдан
зээр дүрээ дөрөв магнаа дурдсан. За Дундгай аймгийн Хол сумын Монгол улсын алдарт уяаж Бандагийн баяр сайхны аймгийн алдарт уяаж лав гочрын үе хурлуулж байгаа Наран цэцгийн амгалангийн хордон хэрүүрээ өнгөн дээрэн гарч ирлээ. Өөрийнх нь унган ама хүзүүн дээр Дундгай аймгийн Адаа цаг сумын Монгол улсын алдарт уяаж долом юуны дачлалыг агсны хамгийн баг хүү аймгийн алдарт уяаж Сүхбаатарын хордон хонгор халзан үрээ эцэг нь бол Дундгайын 70 жилд төрүүлж байсан хордон буур лазраг түүний эцэг нь бол одоо Дундгай аймгийн Баяр нааданд 2000 он төрүүлээ 2003 онд ама хүзүүж байсан аймгийн алдарт уяаж Хоёрбаатарын хордон буурал гэж одоо хордон газар байлаа. Наадалд нь Наран цэцгийн амгалангийн хонгор зэр гэдэг үрэн одоо гараад ирсэн. Энэ хонгор зэр дүрэний төрсөн ахын дөрөнд одоо азарганы уралдаан 6-д хурдалсан да хордон хээр азраг. За Дундгай аймгийн Өлзий сумын Чанцлын хордон халзан үрээ яваад бол Дорногой аймгийн Ихэд сумын Монгол улсын алдарт уяа Тогтхойнгийн Лаасурангийн Инкотын хордон цоогор үрээ хамгийн наадалд нь гараад ирсэн Обоогийн хэр үрээний цаадалд нь одоо уршиллаа. За цагаан хувцастай хүүхэдтэй энэ хүүгийн Дэмбэрийн уян дээрээс мордсон сайхан зэр дүрээ гараад ирсэн бол цаа талаар нь одоо цэнкэр хувцастай хүүхэдтэй цэнкэр цэжмнэтэй сайхан хол үрээ бас одоо гараад ирсэн яваад байгаа. Тэр нийслэлийн алдарт уяаж Баатарчлууны даштрчийн уян дээрээс мордсон үрээ хаата хүүхдийн номер харагдвал үзэгчтэй охин дэнд дуулгана. За өнгөн дээр гараад ирсэн хөвчтэй сорнолгойтой зуузаа дамагтай энэ хурдан цоогор үрээ бол Дааганда Хинтээ аймгийн Дархан сумын 90 жилийн төрүүлээд давхар уяагаар өвгөн өйний нэрмжээ Сэцэн хааны даншиг зүүн бүсийн даншиг наадам Хинтээ аймгийн 90 жилд айргийн 3 дурдсан өнөө жил Хангард одоо 2 уралдаанд түрүү магнаа дурдсан энэ хурдан үрээ Инкоти яв Монгол улсын алдарт уяа Тогтхойнгийн Лаасуран гэж Хинтээ аймгийн гал шар сумын мөнгөний жуна унган махир цавтар азаргаараа Монголын өмөр зөнөгчдийн танил болсон юм одоо сайн уяа шүмби. За айдигийн мөнгөний нэмзэг загал гэдэг үрээ энэ одоо орж ирлээ. Энэ битүү нэмнэтэй сайхан загал үрээ өнөө жил Дундгай аймгийн Мандлын хурд уралдаанд бол одоо хязааланд соёолонтой уралдаж аяр гэдсэн Дорн аймгийн 3 загал сумын Батчулууны төмөн өлзөгийн унган одоо цаатлаар нь Хэлжээгийн Одонбаатарын хурдан халиун үрээ орж ирсэн. За араас нэг сайхан саарл үрээ нэлээд ширүүхэн өлтөй орж ирсэн. За хамгийн цаатлаар цагаан халаг хувцастай хөгөдөө тогттой хөлн дамгтай Монгол улсын тод манлаа байт Степкэн догдорчийн уян дээрээс морсон Хөвсгөл аймгийн уяаж Даян нэмдийн халтар гэдэг үрээ орж ирж байгаа шиг байна. Өнгөрсөн жил завхны яруугийн 90 жилд айрагдаж байсан. За түүний ард тал дээр Дундгай аймгийн Хул сумын арын үрээг одоо харуулъя. Дундгай аймгийн Хул сумын аймгийн алдарт уяаж Бадам гаруун мөнгөтэй хурдан зээр талцсан үрээ орж ирлээ. За Бадам гаруун мөнгөт гэдэг уяаж хурдан цоогор азар хурдан хонгор халдсан мөрөөр нас одоо мөр сонирхчаа сайн мэднэ. Чадраа болын алтан гэрлийн хурдан хонгор үрээ энэ хэдэн үрээний өнгөн дээр. За түүний наадлаар 8 дугаартай мордсон Монгол улсын тод манлаа уяаж Агван сандангийн бат зүхэн одоо туухай тамхтай хурдан халтар үрээ гараад ирсэн. Энэ бол Өмнө аймгийн цогцын сумын уяаж Чойжлын Батчаргалын хурдан монгор халтар гэдэг үрээ. Түүний ард тал дээр хар бодон үрээ. За ард тал дээр нь Дундгай аймгийн Адаа цаг сумын аймгийн алдарт уяаж Өвөр дов аман усаар нутагтай Хоёрбаатарын логжгүй хурдан харногоо үрээ гараад ирсэн. Түүний цаадалд ахаа сайхан зэр дүрээ гараад ирчээ. За хязаалангууд ч бас нэг занттай хурдан байх чинь вэ. Өврөн аймгийн Баянголоос ирсэн үрээ гэж байна. Түүний цаадалд Хоёрбаатарын логжгүй одоо хар үрээний цаадалд одоо Өврөн аймгийн Баянгол сумаас ирж уралдаж байгаа үрээ юм байна. За арын үрээнүүдийг ахаад нэг суугаа харуулчих. За нэг үзүүрийн нэг одоо нэг ингээ 20 дүрээ бол одоо ингээ гараа авчиж байгаамаа. За энэ өнгөн дээр нь гараад ирсэн нэмнэтэй эр үрээ бол одоо түрүүнд одоо хурдан азарганы уралдаанд хээр азарга нь айрагдсан Батмөнгийн хүү тогтхын хурдан хээр үрээ. 5-7 транс компани захирал Батмөнгийн тогтхын хурд уяаж Батмөнгийн тогтхын хурдан хээр үрээ. Лантуугийн алтан уйгийн хараалаг гэдэг үрээ орж ирж байна. Алтан уйг гэдэг үеэс 2003 оны говшинхын нашиг нааданд хязаалан цоохор айрагдуулж байсан да. Энэ довон дээр за түүний ард тал дээр сайхан хээр үрээ энэ Дэлгэр хангаан Батцүхийн хээр үрээ. За Дундгай аймгийн Дэлгэр хангаан сумын аймгийн алдарт уяаж Батцүхийн хурдан хээр үрээ гараад ирсэн. За үзүүрийн эдэн үрээнүүд бас хурдан байгаа юм байна өө. За Дундгай аймгийн Эрдэнэлээ сумын аймгийн алдарт уяаж Лантуугийн алтан уйгийн хурдан хараалаг үрээг Дундгай аймгийн Өлзий сумын аймгийн алдарт уяаж Тэнэнгов говийн хурдгалын дэмжиг зоодлын эр болд Эрдэнэ улган гэсэн ах トゥ нар одоо уяа салгыг даруулдаг Хоёрбаатарын лагжуу хурдан харногоо үрээний хөл одоо жаахан саарлаа. За уршилнаа үзүүрийн үрээнүүдийг одоо сайхан харуулъя. За өнгөний нэг 20 дүрээдээ зэрэгцэж очиод одоо сайхан тодхон бүгдийн сайхан дуулгана. За Лантуугийн алтан уйгийн түрүүнд одоо улсын нааданд 9 дурдсан соёлын хэрмөр ахаа 9 дурдалсан. Алаг үрээ араас нэг гарч ирээд зүтг чийгч байг газаргүй юм байна. Батмөнгийн тогтхын хурдан хэрвэр энэ хэдэн үрээний өнгөн дээр яваад бол за нөгөө Өврөнгаан Баянголын зэр дүрээ. Өврөнгаан Баянголоос ирж байгаа зэр дүрээ. За Бадам гаруун мөнгөтэй хурдан халдсан үрээ. Лампрангийн Золбаатарын халдсан гэдэг үрээ. Чадраа болын алтан гэрлийн хонгор үрээ Дундгай аймгийн Сайхан Оосмын аймгийн алдарт уяаж Нутгийн төмөндөө Начин гамбай хэмээн алдарсан Сайн бэрийн гамбай руу ясалгыг нь харуулж байгаа. Дундгай аймгийн Луус сумын аймгийн алдарт уяаж Баживын Чулуунбаатарын хөв алтан сүхийн үе журдлуулж байгаа. Сайн сан сумын аймгийн алдарт уяаж Пэлжээгийн Уданбаатарын хурдан халиун үрээ өнгөн дээр гараад ирсэн бол Дундгай аймгийн Өлзий сумын уяаж Чанцлын хурдан халдсан үрээ ам хүзүүн дээр гараад ирсэн Цэцэн тунсгийн чанцал гэдэг бахаата. Цэцэн тунсгийн чанцал гэдэг шиг санагдаж байна. За 3 дээр бол одоо Дундгай аймгийн Адаа цаг сумын аймгийн алдарт уяаж Даштлагын Сүхбаатарын хонгор халдсан үрээ аргагүй урдуу. Даагамдан Дундгай аймгийн баяр наадам төрүүлээ. Давхар уяагаар Төв аймгийн 90 жилийн
төвийн бүсийн даншиг нааданд эрлис дагнуудтай энд зөвхөн уралдаж айргийн 3 турталж байлаа. Шүтлэн үрээ Монгол төрийн 2 нааданд 4 туртлаа. Дундгов дусан бүсийн уралдаанд төрүүлээд өнөө жил улсын нааданд айргийн 5 турталсан аргагүй хурдан буяа Дундгов аймгийн Адаа цаг сумын за яг одоо Буттын шан 100-ийн хонхрын унган адуудаа. За 4 дээр бол саарал үрээ гараад ирсэн. 5 дээр ахаад нэмнэтэй хайлт үрээ. 6 дээр Лазурнгийн Котын хурдан зоогор үрээ. 7 дээр Наран цэцгийн амгалангийн хээр үрээ. 9 дээр 8 дээр Дундгын сайн цагааны Адигийн мөнгөний зэв загал үрээ. 9 дээр Өмнөгөөний цогцыг Наран цэцгийн амгалангийн хонгор зэр дүрээ. 10 дээр Хүүгийн Дүн баярын хурдан зэр дүрээ. 11-ийн зэр дүрээ энэ нөгөө Өмнөгөө аймгийн цогццын баха насан дэлгэрийн зэр гэдэг үрээ мөнд байна. Мандлоогийн насан дэлгэрийн зэр гэдэг үрээ байна. Үзэгчтэй Өмнөгөө аймгийн Мандлоо сумын насан дэлгэрийн зэр гэдэг үрээ мөн байна. За түүний хардтал дээр яваад байгаа энэ хол үрээ. За энэ хол үрээг нэг л харсан үрээ байна. Энэ жил нийслэлийн хангар дурлалдаанд бас хөдөлж уралдаадсан баха. Дашторжийн үеийн үрээ мөндөө 60 хэд дугаартай юм шиг байна. Араас Дундгов аймгийн сайхан оосмын үеж онгийн хөлөг мөргийн спорт уяачтай холбооны дөргөн Чадраа болын алтан гэрлийн хурдан хонгор үрээ бас одоо ширүүхэн галтай залгалаа. Түүний хардтал дээр 8 дугаартай мөрдсөн Өмнөгөө аймгийн цогцын сүмийн үеж Чойшлын Батчиргалын хурдан алтар үрээ. За хар үрээ хээр үрээ хоёр одоо орж ирсэн. Бодон үрээ наадалд нь яваад байгаа цагаан хувцастай хүүхэдтэй хээр үрээ бол Хөвсгөл аймгийн уяач Даян нэмдийн хурдан хээр үрээ. За түүний одоо аав Завхан аймгийн Яруу сумын Даштүгийн давг дөрж гэдэг уяач бол одоо азраг төрүүлэгчээд байгаа. Хүүгийнх нь хурдан алтар үрээ өнгөрсөн жил Яруугийн 90 жилийн ойдос л одоо айрагдж байсан тогттой хуулин намгатай хээр үрээ ширүүхэн өлд ойлгоршилсан. За Танга мандагийн унган намгатай одоо туухай тамгатай хурдан хээр үрээ бол одоо 8 дугаартай үржлээд байгаа. Түүний хар тал дээр сайхан хар бодон үрээний гараад ирсэн. За 69 дугаартай юм байна шүү. Хул үрээ бол одоо 69 дугаартай үрээ байна. За 69 дугаартай нийслэлийн алдарт уяач Баатар чулууны Даштүржийн үеийн үрээ мөндөө. За тийм байна. Баян хонгор аймгийн Жаргалан сумын уяач Лавгжийн алтан уйгийн хол үрээ байна. Нийслэлийн алдарт уяач Баатар чулууны Даштүржийн үйсэн. За үзүүрийн хэдэн үрээтэй за арын хэдэн үрээг нэг харуулчих. Бадамарын мөнгөтэй ууж урдлуулдаг Ламбарангийн Золбаатарын холдон халдсан үрээ арын хэдэн үрээний өнгөн дээр Баян голын зэр дүрээ. За Бүтэнгийн тоогийн хурдан хээр үрээ. Лантуугийн алтан уйгийн хар алаг үрээ. За цаатлаар нь бол одоо Дорны унаг галын Монгол улсын алдарт уяач Төвдөн таажны Батцорог Цэндбаатар нарын үеийн дээрээс мөрдсөн сайхан хар үрээ бол одоо тэр цагаан алаг хувцастай хүүхэдтэй дунд талд нь уршилж байна. За үзүүрийн нэг 15 үрээний ар дээр яваа 5 үрээг л үзэгч та бүхэнд харуулж байна да. За говшинхын шиг наадмын хурдан хязаалан насны мөрдийн уралдаа үнэхээр шимтэйхэн болж өгч байна. За түрүүн соёолынгийн уралдаан бас л галтайхан болж байсан. Одоо хязаалангийн уралдаан бас л одоо сайхан үзүүштэй болж байна. За энэхүү уралдааныг бол одоо танин мэдгүй телевиз, НТV телевизүүд бол одоо эх орон даяар шууд дамжуулан өргөж байгаа. За араас сайхан азраган хөрөн алдсан үрээ орж ирж байгаа харагдаж байна. За хөрөн алдсан үрээний арын үрээнүүдийг ахаад одоо сайхан арцгаая. За хөрөн алдсан үрээ орж ирсэн. Түүний ар дээр азраган сайхан хонгор үрээ орж ирлээ. Улаан хувцастай хүүхэдтэй хээр үрээ нэг ороод ирсэн байна. За араас сайхан зэр дүрээ, моринбэлтэй зэр дүрээ ширүүхэн өлтөй орж ирлээ. За тэр бол өнгөрсөн жил Дундгов аймгийн Луус сумын 90 жилийн амбэр наадам түрүү магнад хурдалж байсан. Дундгов аймгийн сайхан овоо сумын аймгийн алдарт уяа Сайн мэрийн гамбайрын хурдан зэр дүрээ байна. Дундгов аймгийн сайхан овоо сумын Сайн мэрийн гамбайрын хурдан зэр дүрээ. Түүний хойш хурдуулж байгаа Чадраа болын алтан гэрлийн хурдан хонгор үрээ бол одоо тархины 10 хэдэн үрээтэйгээр авчирсан байгаа. За Батцгийн хээр гэдэг үрээ чинь одоо энэ үлдэж байгаа хээр үрээтэй адилхан үрээ байна. За уршилнаа. Энэ хэдэн үрээтэй одоо ингээд дагаад уршилна. За энэ хэдэн үрээнээс бол одоо уршаагаан бас нийлж уралдах үрээ энэ дотор байж л байгаа юм байна. Ширүүхэн өлтэй байгаа юм байна. За уршлээ. Бүгдээрээ одоо уршлаад 45 дугаартай хонгор үрээ энэ хэдэн үрээнийхээ өнгөн дээр яваан байна. За Дорны унгын хурдан хар үрээ. Бадам арвын мөнгөтэй уйдаг хурдан халдсан үрээ. Баян голын зэр дүрээ. Нийслэлийн алдарт уяач Баян голын даваа дөржийн зэр дүрээ. За нийслэлийн алдарт уяач Баатар чулууны Даштүржийн ууж урдлуулж байгаа Баян хонгор аймгийн уяач Алтан уйгийн хол үрээ. Дундгов аймгийн Эрдэнэт сумын Лантуугийн алтан уйгийн хар алаг үрээ. Өмнөгөө аймгийн Цогцын сумын аймгийн алдарт уяач Төмөр Тогоогийн Бат мөнгөний тогтхын хурдан хээр үрээ гэсэн ийм хэдэн үрээ бол одоо ингээ гараад ирсэн. За үржлийн одоо үзүүрийнхээ үрээнүүдийг сайхан харуулъя. За өмнөний шаргалга хөв зохион байгуулж говьшинхын хурд тав уралдааны хурдан хязаалан насны мөрдийн уралдааны үзүүрийн 15 үрээ тасарсан. Дундгов аймгийн сайхан овоо сумын онгийн хөлөг мөргийн спорт уяачдын холбооны дөргөн Чадраа болын алтан гэрлийн хурдан хонгор үрээ. За энэ цагаан хувцастай хүүхэдтэй зэр дүрээ бол одоо Хүүгийн Дүн баярын хурдан зэр дүрээ байгаа. Монгол улсын манлаа уяач олон дүмнээ дааган хэмээн үнэлэгдсэн Цэрэн дэждийн тэнд дэвш манлаа уяачологийн харуулдаг. За Бэлжээгийн Отон Баатарын хурдан халин үрээ урдлын хитэн үрээний ард дайр дуршилж байгаа харагдаж байна. За энэ халин үрээ бол одоо дааш хөдлөндөө төрийг хоёр наадамд 11-12-оор хурдлаад хязаалан үрээ өнөө жил ам үзүүлсэн. Дундгов аймгийн Луус сумын аймгийн алдарт уяач бүгд найрамдах Монгол ард улсын авраг адуулчин Дарисүрэнгийн Баживын хөө Чулуунбаатарын алтан сүх гэдэг уяач одоо уяасгалагын даруулдаг хар бодон үрээ бол одоо номер харагдахгүй танигдахгүй байна. 141 дугаартай хар бодон үрээ гараад ирсэн байна үзэгчтэй. За 141 дугаартай хар бодон үрээг одоо үзэгчтэй аваханд харуулж өгье.
За уршилнаа одоо уршаагаа яваад үзүүрийн хүрээнүүдийг харуулж байгаа наажуулаач. За 141 дугаартай Долгорын Нөмөр баатрын будан үрээ байна. Өрөн аймгийн Баян улс сумын Долгорын Нөмөр баатрын хурдан будан үрээ. За Хөвсгөл аймгийн уяаш Даян нэмдийн хурдан алтар үрээ. Энэ Төв аймгийн Сэргэлэн сумын Сан Нөндөө хэрлэн гэдэг уяаш уяа салгыг дааруулдаг. За Тангаа мандагийн ууч хурдлуулж байгаа 8 дугаартай мөрдсөн Өмнөг аймгийн Цогцын сумын уяаш Чойшлын Батчиргалын хурдан Монгор халтар гэдэг үрээ одоо энэ уршлаад байгаа. Дөрвөн чиц усал арай л өндөр үрээ харагдаж байна. За уршлээ. За ингээд Адигийн мөнхөрийн зэв цагаал гэдэг үрээ энэ хэдэн үрээний хамгийн ард талд явж байгаа бол Дорногов аймгийн Ихэд сумын Тогтгоонгийн Таасрынгийн хурдан будан үрээ, Насан дэлгэрийн хурдан зээрд үрээ. За өнгөний саарал үрээний номер хэд вэ? За Чанцлын халдсан үрээ цаадлаар нь одоо өшөө өлгөөд байгаа бол 97 дугаартай саарал үрээ одоо үзүүрийн хэдэн үрээн дээр одоо бол гарсан цагаас эхэл сайхан тархин дурлаад байгаа. 97 дугаартай. За Чанцлын зээр талдан үрээ бол одоо ингээд өнгөн дээр гараад ирлээ. Дундгуй хөлзөйтөөс Ямсангийн Отгон баярын цагаан азраг аман үзүүн дурдалсан. За саарал үрээ бол одоо энэ Баян хонгор аймгийн 3 булаг сумын яаж Лавгийн элдв өчрийн саарал гэдэг үрээ байна. Баян хонгор аймгийн 3 булаг сумын яаж Лавгийн элдв өчрийн хурдан саарал үрээ гараад ирсэн Дорн аймгийн Матад сумын унган адуу гэж байна. За 3 дээр бол одоо Дундгуй аймгийн Адаацэг сумын угуул Монгол улсын алдарт үеаж Доломживын дэвшлэг агсны баг хоо Сүхбаатарын хурдан хонгор халзан үрээ гараад ирсэн. Их талаараа энэ хонгор халзан үрээ чинь юусэн бэлээ? Дундгуйн өвөх талын тэрлэг уяраагаа хадуун хамаарагддаг байгаа да. Барагч байж мэдэндээ. За Сүхбаатарын авга дүүн болох одоо Буйбаатарын мөрөв дөржийн зээр соёолон бол соёолынгийн уралдаан түрүү магнад дурдалсан. За дөрөв дээр бол одоо Дундгуй улсын Монгол улсын алдарт үе Саятан баяр сайхны бол хав гүчрээ хөшөрлүүлж байгаа. Өмнөг аймгийн Цогцын сумын аймгийн алдарт үе Наран цэцгийн амгалангийн хурдан хэрүүрээ гараад ирсэн. Баяр сайхны унган адуу хэлтэй жонжин намагтай 5 дээр бол одоо Таасрынгийн инкотын хурдан цогроо. За үзүүрийн 3 үрээтэй нэг зэрэгцэнэ. Баян хонгор аймгийн 3 булаг сумын элдв өчрийн хурдан саарал үрээ, морин саарал үрээ, морин дэлтэй саарал үрээ, цаадлаар нь цэцэн дунсгийн хурдан Чанцлын хурдан халзан үрээ. За халзан үрээж асал одоо ихгүй тавьж байгаа үрээ баг чинь вэ. За халтхан харахад бол одоо зүсээрэн бол шадар сайтын халзан мөртөө тун адилхан юм байна да. Буруудлын хойдол бэлэвсэн сайхан халзан үрээ бол Дундгуй аймгийн Өлзийт сумын уяаж Цэцэн дунсгийн Чанцлын хурдан саарал үрээ. За Чанцал гэж одоо бас одоо залуухан уяаж сүүлийн үедээс одоо хурдан мөрөнд хүч төрөн орж байгаа энэ залуухан уяаж вэ. За Дундгуй аймгийн Адаацэг сумын Монгол улсын алдарт уяаж Доломживын дэвшлэг агсны баг хоо Сүхбаатарын хурдан хонгор халзан үрээ бол аман үзүүн дээр яваад байгаа. Энэ төрийн нааданд 2 харагдсан, бүсийн нааданд нэг төрүүлж нэг харагдчаад байгаа. За ер нь дааган цагаас хойш босоо хурдан байгаа, даамай хурдан байгаа адуу гэх юм бол яахан харахгүй бол одоо энэ Сүхбаатарын хурдан хонгор халзан үрээ. Баян хонгор аймгийн 3 булаг сумын уяаж элдв өчрийн хурдан саарал үрээ 3 дээр. За хойшоо суучих. Үзүүрийн 3 үрээ бол одоо ингээ гараад. За өнөөдрийн нааданд энэ 3 үрээ, үзүүрийн 2 халзан үрээнд ямар ч суултаж гэж юм ирэхгүй байхаа. За гэхдээ энийг хараахан болоогүй. Тунсгийн Чанцлын халзан үрээний хувьд ч асал хөлс гэж хачин сайхан юм а. Нэвтгэн сайхан хөлөрсөн адууч өнөөдрийн нааданд асал төр журалдах байгаа байлгүй дээ. За Наран цэцгийн амгалангийн хурдан хээр үрээ. Амгалангийн хээр азраг бол одоо 11 оны говьшинхын шиг нааданд дааг ам үзүүжсэн хээр азрагын төрөнд одоо 6 дурдалсан хязаалан хээр үрээ ингээ дөрөв дээр яваад байгаа бол Монгол улсын алдарт үе Тогтгоонгийн Таасрынгийн инкотын хурдан цоогор үрээ. За энэ нөгөө дэлгэрхийн будангуудын өгшөлтэй байгаа. За энэ цоогор үрээ бол бүсийн нааданд нэг харагдсан. Ийм одоо хурдан үрээ байгаа. Хангар дуралдаанд мөн одоо түрүү магнад дурдалсан. За аргагүй одоо бас хурдан үрээ. За түүний ард тал дээр нэмнэтээ сайхан бор үрээ яваад байна. За жоохон суугаа энэ бор үрээний номерыг харъя. За 112 дугаартай сайхан бор саарал үрээ, загал саарал үрээ орж ирсэн юм байна. За энэ бол одоо Өвөрнг аймгийн Төгөрөг сумын яаж Надимдын зэрэн дөгтгийн хурдан бор үрээ байна. Хүндэлтэй цэцэг тамхтай хурдан бор үрээ 11 настай Цэтэн иш гэдэг хуунд журдлуулсан Өвөрнг аймгийн Төгөрөг сумын яаж Цэрэн дөгтгийн хурдан саарал үрээ 6 дээр яваад байгаа саарал үрээ бол Өвөрнг Төгөрөг сумын Цэрэн Надимдын хурдан саарал үрээ. За хоошоо сууя. Барай урах бол одоо болоогүй байгаа. За тэгтээ бас одоо нилээн дөгцсөн байна. Арын хэдэн үрээний өнгөн дээр энэ нөгөө Насан дэлгэрийн Өмнөг аймгийн Хүрмэн сум Насан дэлгэрийн хурдан хүрэн үрээ гараад ирсэн. За хээр үрээ бол одоо Тангаа мандагийн уян дээрээс мордсон Чойшлын Батчиргалын хурдан хээр үрээ. Өмнөг аймгийн Дундгуй аймгийн Сайн цагаан сумын Бэлчээгийн Одонбаатарын хэлэн үрээ одоо л явдаг газар байна да. Хөлс ч бас л одоо сайхан гарсан юм байна. Бүтэнгийн догийн хээр үрээ, Лантуугийн Алтан үеийн хар алаг үрээ, хонгор зөрлөгдөг үрээний хөл заарлаа. За ер нь өнөөдрийн нааданд хөлстэй мөр уршаага оролдсон да. Хуурай мөрчсөл одоо энэ газар жоохон одоо нар хятааж гарсан халуун дуухан бүгчм дүүхэн байгаа. За гэхдээ бол хязаалан уралж байгаа энэ цаг мөчид жаахан одоо сэвэл зүрхэн салхитай байна. За Лантуугийн Алтан үеийн хар алаг үрээ бас л одоо газрын холд бол явж уралдана. Хөлсөөрөө өргөдөд байгаа юм шиг байна. За Батмөнгийн догтгийн хээр үрээ, Насан дэлгэрийн зээр түрээ, Даян нэмдийн урдан хээр үрээ, Бэлчээгийн Одонбаатарын хэлэн үрээ. За Чойшлын Батчиргалын хурдан хээр үрээ. За уршилнаа Өрөн аймгийн Төгөрөг сумын уяаж Цэрэн догтгийн хэлэн үрээний өнгөн дээр бол 177 дугаартай морцсон Дорногов аймгийн Ихэд сумын Монгол улсын алдарт уяаж Тогтгоойны хөл Таасрынгийн хурдан буурал үрээ. За Чойшлын Батчиргалын хурдан хээр үрээ, буурал үрээний буруу тал зөв талаар нь залгасан бол
Бэлжээгийн Одонбаатарын хайлын үрээ улсын их хуурийн наадамд аман үзүүлсэн үрээ. Хурдан үрээ. Жижигхэн хүүхэд унсан юм байна да. Хүүхэд одоо явуулж байдаг газар байна да. За наран цэцгийн хамгаалангийн хурдан хэр үрээ бол 4 дээр хэвээр яваад байгаа. За үзүүрийн 3 үрээтэй одоо зэрэгцээ. Одоо бол үзүүрийн 3 үрээ одоо салаа явцсан. Энэ 3 өнгөний 3 үрээн дээр араас одоо үрээ ирнэ гэхэд хэцүүхэн болоо явчлаа. Энэ нэг 10-аад үрээний одоо хооронд л айрыг шийдэгдэхэндээ. За 4 дээр бол одоо наран цэцгийн хамгаалангийн хэр үрээ яваад байгаа. За манай зураглаач одоо урдлынхаа ногоор үзүүрийнхээ үрээнүүдийг харуулъя. За Даштлагын Сүхбаатарын хурдан хонгор халдан үрээ өнгөн дээрээ гараад ирсэн юм шиг байна. Баян хонгор аймгийн 3 болог сумын Элдв очрын хурдан саарл үрээ аман үзүүн дээр Дундгой аймгийн Өлзийд сумын үеаж Чанцлын хурдан халдан үрээ. За Чанцал гэдэг үеаж одоо их наадмын нэвжэнээс айр гамсгана. Олон нүмний хайлам хазгай тусаг болтгой айн сайхан хурдан буянгуудаас. За ингээд Монгол төрийн их хоёрын наадам шүтлэн хязаалан дараалж айрагдаад Даагамдан Төв аймгийн 90 жилийн ойд айрагдаад шүтлэн үрээ төвийн бүсийн дан шиг наадам дөрүүл Дундгой аймгийнхан баяр наадам дааг дөрүүлсэн Дундгой аймгийн Адаацэг сумын аймгийн алдарт үеаж Буттын шандар нутагтай Даштлагын Сүхбаатарын хурдан хонгор халдан үрээ Зөвдлийнхаа гуйны онхоргоо дээр том жойдон дамгтай энэ хонгор халдан үрээ бол унган адуу Дундгойн 70 жил төрүүлж байсан хурдан буур лазарганыхын төл. За Баян хонгор аймгийн 3 болог сумын үеаж Элдв очрын хурдан саарл үрээ хөдлөглөө. За хүүхдүүд жаргал дээр төдөлж байна да хонгор халдан үрээ бол одоо хүүхэд гараа хөдлөхгүй яа тун хашир унж байгаа төрийн нааданд 2 харагдуулсан үрээ бол за хүүхэд бол одоо ээлжийн тааруулнаа л гэж үзүүр дээр нь задрах баг. За Дундгой аймгийн Атаацэг сумын Монгол улсын алдарт үеаш Дуломжийн Даштлаг гэдэг агсны одоо үр хүүхдүүд болон ач зээнаар нь аргагүй одоо сайхан наадаж байна. За өнгөн дээрэн бол одоо Даштлагын Сүхбаатарын хурдан хонгор халдан үрээ гараад ирсэн түүний авга дүү одоо Хуйбаатарын бүрөвдөржийн хурдан зээр соёолонгийн уралдаан төрүүлсэн Монгол төрийн их нааданд ам үзүүлээд хязаалангийн уралдааны өнгөн дээр ингээд Дундгой аймгийн Атаацэг сумын аймгийн алдарт үеаш Даштлагын Сүхбаатарын хурдан халдан үрээ. За сүүлийн одоо шүтлэн хязааландаа төрийн наадамд дараалж яригдаа шүтлэн үрээ төвийн бүсэд төрүүлсэн бол хязааландаа говийн бүсийн дан шиг наадамд ахиадаж одоо төрүүлхийг байгах газаргүй болоо явчлаа. За ерөн төрүүллээгээ хэлчихэд нэг их буруудахараг болоо явчлаа та. За гэхдээ бас болоогүй. Одоо цагаан зурхай дээр гიშгэж байж л ерөн төрүүллээ ам үзүүллээ гэж ярих баг. За хонгор халдан үрээ өнөөдрийн наадамд одоо үзүүрийн суулт бол ирэхгүй юм байна. Ямар ч гэсэн одоо ирэхгүй заасгаар саарл үрээ нэг амрааж байгаад ахиад нэг тохуул тохох юм байна. Хонгор халдан үрээ бол одоо хүүхэд 90 гар хөдөлгөөг байгаа үзүүр дээрэж бас нэг задарж мэдэндээ. За ямар шуухан уралдаан гарахыг Монголын ард түмэн үзэгч та охин цэнгэрлэг зэрэг тон утгагүй харна да. За Баян хонгор аймгийн 3 болог сумын Элдв очрын хурдан саарл үрээ бол одоо ам үзүүн дээр яваад байгаа. За арын үрээнүүд бол одоо хол юм аа. Цэцэн дунцгийн Чанцлын хурдан халдан үрээ одоо 3 дайр л яваад байгаа. Арай жоохон дундуурхан цогойтой болсон байна. Барайч ог нь ойрцсон доо. Ойртын хувьд одоо их ойрцсон байгаа. За одоо бол ер нь залбираа сууж явахаас өөр одоо аргагүй болсон доо. За инхүү Монголын мөрөн спорт уяачны холбооны санал наачдын дагуу засгийн газрын шийдвэрээр өмнөний шаргал говь зохион байгуулагч говьшинхны 25 уралдааны хурдан хязаалан насны мөрдийн уралдааны өнгөн дээр Дундгой аймгийн Атаацэг сумын Монгол улсын алдарт үеаж Дуломжийн Даштлаг агсны багхуу аймгийн алдарт үеаж Сүхбаатарын хурдан хонгор халдан үрээ хөтөлсөн аваарэ. Баян хонгор аймгийн 3 болог сумын үеаж Элдв очрын хурдан саарл үрээ Дорн аймгийн Матад сумын унган адуу хурдан саарл үрээ ам үзүүн дээр. За хязаалан насны мөрдийн уралдааны түрүү магнаа дуу хуурын өлгийн Дундгой нутгаас тодорхой хонгор нутгаас тодорхой гэдэг нь одоо хэдхэн мөчийн дараа шийдэгдэнэ. За ингээ 2 үрээ болгороо явсан. За Чанцлын хурдан халдан үрээ ахиадаж сэхэж мэдмээр юм байна та. Үзүүр дээр арай жирж амжихгүй болоо да. За Чанцлын халдан үрээ бол одоо 3 дээр яваад байгаа. За үзүүрийн үрээг одоо манай зураглаач харуулна. Хонгор халдан үрээг хүүхэд гойдсон хөдөлж эхэлсэн. За тэр чигээр яваад одоо бариан дээр тосоо харуулъя. За хонгор халдан үрээ. За төрийн наадамдж айрагддаг, бүсийн наадамдж төрүүлдэг, том жижиг уралдаанд айрагддаг төрүүлдэг аргагүй хурдан адуу юм аа. За ийхүү Дундгой аймгийн Атаацэг сумаас говьшинхны дан шиг наадмын хурдан хязаалан насны мөрдийн уралдааны түрүү магнаа тодорж Дундгой аймгийн Атаацэг сумын аймгийн алдарт үеаж Хуйгаа Даштлагын Сүхбаатарын хурдан хонгор халдан үрээ төрүүлэн гэж түмэн олныг баясгаж тод магнаа торгон жолоо өргүүлэн ойсон эзэн унсан хөөхөд наадамчин олноо баясгалаа. За аман хүзэнд Баян хонгор аймгийн 3 болог сумын үеаж Элдв очрын хурдан саарл үрээ хурдлаа. За хонгор нутгаас говьшинхны шиг наадмын айрыг доторлоо. Дундгой аймгийн Өлзийд сумын Чанцлын халдан үрээ айргийн 3 дурдлаа. За Чанцал гэдэг залуухан уяаж их наадмын дэвжэнээс айрг амслаа. За 4-5 үрээнүүд бөө юм да. Лаасрынгийн инкотын хурдан буурал үрээ зөв талдаа. За нөгөө Чойшлын Бачаргалын халтар үрээ 4, Лаасрынгийн инкотын буурал үрээ 5. За Начингамбагийн зэр үрээ 6, Бэлжээгийн Отонбаатарын халин үрээ 7, Бүтэнгийн тоогийн хэр үрээ 8. За Даян нэмдийн хурдан хэр үрээ 9, Лантуугийн алтан уйгийн алаг үрээ 10, Насан дэлгэрийн хурдан зэр үрээ 11 турдаллаа. За ингээд энэ хэдэн үр 11 үрээ бол одоо ингээ арийнхаа үрээнүүдээс
их хол салсан юм байна үзэгчтэй. За арын үрээ 12 3 үрээнүүдийг одоо харуулад одоо үзэгчтэй охиндоо айргийн мөрдүүдийн хашааг одоо харуулъя. За ингээд арын 13 үрээ одоо ямар үрээ орж ирж байгааг одоо бүгдээр харнаа. 13 дээр за Дундуу аймгийн Сайхан Овоо сумын Чадраавлын алтан гэрлийн хурдан хонгор үрээ бол одоо 13 дээр орж ирж харагдаж байна. За тийм байна. Дундуу аймгийн Сайхан Овоо сумын Чадраавлын алтан гэрлийн хурдан хонгор үрээ бол одоо ингээ 13. За хонгор үрээ 14. За нөгөө Өөрөнгөн дарагтын Цэрэн тогтхын хурдан загал үрээ бас их дээгүүр ороо авч харагдлаа. Наран цэцгийн амгалангийн хонгор зэр дүрээ одоо бас 20 төгөөлөд ороо авчлаа. За энэ Дундуу аймгийн Сайхан Овоо сумын Амарснагийн хурдан цоогор үрээ бас одоо 24-5-ын багцаагаар орж харагдаж байна. За энэхүү Говь шанхын нэшиг наадмын хурдан шүтэн насны хязгаалал насны мөрд удлаангүй сайхан болсон. За наран цэцгийн амгалангийн даргын дурлалдаа зээр үрээ 30 төгөөллөө Дундгуй холдын Баяр сайхны хурдан гол үрээ бас одоо нэлээд дээгүүр ороо авчиж харагдлаа. За энэхүү Говь шанхын нэшиг наадмын хурдан хязгаалал насны мөрдийн уралдаан удлаангүй сайхан болж Дундуу аймгийн Адаацаг сумын Монгол Улсын алдарт үе аж Дуламживын дэвшлэг агсны Баггүй аймгийн алдарт үе аж Сүхбаатарын хурдан хонгор халзан үрээ төрүүлэн ирж төмөн олныг баясгалаа. За улсын алдарт үе аж Дуламживын дэвшлэг агсны одоо хүүхдүүд болон үр хүүхд ачтай нар нь одоо энэ уралдаанаас инхөө 2 төрөө өртөж өмнгийн жаргал говьд оттой сайхан наадаж байна. За аман хүзүүнд одоо Баян хонгор аймгийн 3 булаг сумаас элдэн учрын саарл үрээ хурдаллаа. За 3-д бол одоо Дундуу аймгийн Өлзийд сумын Чанцлын хурдан халзан үрээ хурдалсан хөрөн халзан үрээ. За 4-д бол Өмнөг аймгийн Цогцын сумын яаж Чойжлын Бачиргалын хурдан халтар үрээ Танга манлагийн унган дамагтай Туухай дамагтай халтар үрээ хурдалсан. За айргийн 5-д Дорногов аймгийн Ихэт сумын Монгол Улсын алдарт үе Тогтхойнгийн таасрангийгөө Инкотын хурдан буур дөрэнүү тус хурдалсан. За 6-д бол одоо Дорногов аймгийн Сайхан Овоо сумын аймгийн алдарт үе Сайн Мэрийн гамбаяр уу одоо Начин гамбагийн хурдан дээр дүрээ их араас туулсаар байгаад одоо 6-д хурдалсан. Төрийн наадам дамаг үзүүлсэн Пэлжээгийн Отон Баатрын хурдан халиун үрээ бол одоо 7-д одоо тус хурдалсан байгаа. За ингээд үзэгчтэй охиныг айргийн мөрний цэнхэр хашаанд одоо төрүүлж яригдсан хурдан хөлгүүдийн эзэттэй уулзуулж сэтгэлийг нь одоо сонсгоё. Хязгаалал насны мөрдийн уралдаан Дундгуйаас тодорсон. Дундгуй Адаацгийн Сүхбаатар. За төрийн наадамд хонгор халзан үрээгээ хайрагдуулсан. Говь шанхад одоо төрүүлэглээ баяр үргээ. За баярлалаа. Төрийн баяр наадамд халзан үрээгээ нодны аваач 4 айргийн 4 тахгуулж энэ өнгөрдөг 100 аваач тавлуулаад энэ төрийн юудтай чанартай Говь шанхын урд уралдаанд ирж халзан үрээгээ төрүүлгэсэнд баяртай байна. Шүтлүүрээ Төв аймгийн Төвийн бүс одоо бас төрүүлээ. Төв аймгийн 90 жил даагаас харагдсан тийм ээ. Тэгсэн. Даагандаа Төв аймгийн 90 жил Төвийн бүс яагаад өнгөрсөн жил Дундгуйхан Төвийн бүс төрүүлсэн. За энэ наадамд одоо хэдэн насны хичнээн мөртэй ээж уралдаж байна. Бусад мөрд одоо яаж тагвч байна? За анхын эхэлж байна да. Хязгаалал шүтлөө хоёрт төрсөн. Одоо шүтлүүрээгээ мардуулна да. За таны бас одоо авга дүү Хоёг Баатрын бүрв дөрж одоо соёолын дөрүүлэгчлээ тийм ээ. Танаахан бас одоо сайхан наадаж байна. За дүүдэн шус хоёр үргээд төрийн наадамд аман үзүүлсэн зэр дөрөгийг авчирч юу зүрлэгсэнд нь баяртай байна. Дүүдээ одоо баяр үргийн телевизээр үзэж байгаа ах дүү нартай баяр үргээ да. За дахин баяр үргийн олон сайхан айраг төр өртөж Монголын ард түмний болон дуу хорын хөлгийн дундуу нутгийнхаа олон жил сайхан баясгаарай. За тэр ирэл бат төрш болтугай баярлалаа та телевизэн тавагдчихсан баяр үргээ да. За энэхүү Дундгуйн Адаацгаас Сүхбаатарын хонгор халзан үрээ 4 магнад хурдалж. За Баян хонгор аймгийн 3 булаг сум элдэн учрын саарл гэсэн байгаа. За үзэгчтэй өргөө танилцуулахгүй юу? Тэ нөө сэр од гэдгээ. За саарл үрээ хэн гэдэг үний нэр дээр уралдав. Урдам нь яаж тагвч вэ? Удам өгшөл хаана хатав байна? Энэ саарл үрээ Дорнот аймгийн Матад сумын Амраа гэдэг хүний унгаад байгаамаа. Баян хонгорын 3 булаг сумын харьяат лавгийн элдэн учир гэдэг хүний нэр дээр уралдаж өнөөдөр амаа үзүүллээ. Энэ жилийн хэдик давхруу яа урдам нь яаж уралдаж вэ? Урд өмнө бол битүү адуу нэг жижиг овооны наадамд л орж ирсэн төрүүлж байсан. Тэгээ энэ жил улсын наадмаар 30 гаргаар ирээд тэгээ давхруу яагаар хамаа үзүүллээ. За баяр үргээ дахин одоо олон сайхан хайраг дөрөвтээрээ. За баярлалаа сайхан наадаарай. За хэр үрээ Чойжлын Бачиргалын хэр үрээ бас одоо хайрагдсан. За баяр үргээ манай үзэгчд өөрийгөө танилцуулж сэтгэлдээ бидэнд хуваалцахгүй юу? Би Өмнөг аймаг Цогццоос юм уу Шантарас компани захирал Жожлын Бачиргал гэж. Миний алтар үрээ бол Монгол Улсын тод манлаа уяач Афган самтгийн Бацүхийн унгаа адуу. Алтар үрээ урд өмнө яаж уралж ирсэн вэ? Битүү адуу. Энэ жилийн хэдик давхруу яа? Энэ жилийн одоо анхны уяа. За Унган нутгийн нэвжэн дээр бас одоо урамтай сайхан наадаж айраг амсаж байгаа юм байна. Нутгийн зон олондоо баяр наадмын мэд дэвшүүлэхгүй юу? За энэ одоо Говь шанх 5 наадамд одоо анхны хайрыг уужгаад өнөхөр баяртай байна. Ингээд нутгийн зон олондоо одоо өргөн сайхан наадаарай л гэж хэлье да. За баярлалаа. За Дорногов аймгийн Монгол Улсын алдарт үе Тогтхойнгийн таасрангийнхөө Инкот гэдэг үеч
говийн нэвжэн дээр сайхан одоо буур дүрээг харагдууллаа. За баяр хүргэе. За баярлалаа. За сэтгэлдээ хуваалцахгүй юу? За өнөөдөр сайхан өдөр байна. Говь шинхээгээ наатан дэрж бас айраг амслаа. Буур дүрээ маань бас нийслэлийн хордод сая энэ хавар хангар дурлалд бас сайхан төрүүлсэн. Тэгээд өнөөдөр бид бүхнийг бас нутаг орлынхон олон сайхан хүмүүсийг баярлууллаа. Та бүхэндээ бас дорн говьчуудаа баяр наадмын мэдчилгээ дэвшүүлье. За буур дүрээ одоо бүсийн наадмаас 2 дахь хайрыг авлаа тийм ээ. Даагандаа бас зүүн бүст хайргаж байсан да. Тийм, Даагандаа Хинти аймгийн 90 жил зүүн бүсийн хурдан морины уралдаанд арийн 3-т хуралж байсан. Тийм, өнгөрсөн жил сумынхаа ойд бас төрүүлээд бас сургуулийн нэрмжтэй ойн наадам 4-өр хуралдсан байгаамаа. Угшил удам хаана хатуу гэдэг үү? Угшил удам манай аавын махар цавдэр гэж азарганы угшил. Дорноговь аймгийн Дэлгэр сумын угуул Толио охин гэдэг хүний хөө Эрдүү гэдэг залуугийн одоо унган бууралгүйнээс би нэг бууралгүй авсан. Тэгээ тэр бууралгүйнээс гарсан юм аа. За баярлалаа. Олон сайхан хайрыг дүр хүртэж удахгүй бас аавынхаа залыг хүртээрэй гэж өрөөе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье өрөөё. Сайхан аллаа. За айргийн 3-т Дундгой аймгийн Үлзийт сумаас Жамсрангийн утга мөрийн цагаан азраг хамаа үзүүлсэн бол Хязаалангийн уралдаанд Чанцлын дээр талцсан үрээ харагдлаа. За баяр хүргэе. Баярлалаа. За манай үзэгчд өөрийгөө танилцуулж сэтгэлээ бидэнд хуваалцахгүй. За би Дундгой аймгийн Үлзийт сумын яриад Тунсгийн Чанцл гэдэг уу яач байна. За халдсан үрээний удам угшил хаана гадаг вэ? Урд өмнө нь яаж уралдаж вэ? За миний энэ халдсан үрээ минь унган үрээ гоё. Эцэг талд Дорноговь аймгийн Айраг сумын Бата гэдэг хүний хонгор үрээг нэг жил тавиад гарсан. Их тал нь бол Монгол улсын манлай байж миний хадам нөгөө Содон бэл гэдэг хүний хурдан хөрөнгөд угшлыг гүү байгаамаа. Тэгээ олон жилийн дараа тэр өвөөгийнхөө нэрийг гаргаж үрээ харагдсан баяртай байна. Ямар ч гэсэн одоо өвөөгийнхөө нэрийг гаргаж их наадмын дэвжэнээс айраг амслаа. Нутгийн сонголтондоо сайхан мэдчлээ дэвшүүлэхгүй бас одоо энэ өмнгийн шаргалгаа байханд. За өнөөдөр наадмыг сайхан болж зөндөгтэй зурамтай. Тэгээд нийт өмнө говьчууд болон говьчуудаа сайхан баярлаараа сайхан наацгаараа гэж хэлээ та. Талд үрээ урд нь яаж уралж байсан бэ? Энэ ерөөсөө битүү өрөө энэ жил Дэлгэр хангаан сумын наадамд төрүүлээ. Дэлгэр цогц сумын наадамд амуу зүгээр тахгаад сая бэлэг хайрхны наадамд нэг 5-аар тах гэж байна. Тэгэл ирсэн үү те. За амжилт хүсье олон сайхан хайр өдөр хүртээрэй. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилтлын өдрөө амжилтсэ. Ардын хувьсгалын 94 жил Өмнөговь аймаг байгуулагдсны 84 жил говийн бүсийн хурдан мордын уралдаан говь шанх 5 наадам. Урхай дээрээс зэрэг сайхан хэрэгсэн одоо хурдан үрээнүүдийн сул сайхан задрахад за өнгөн дээрээ сайхан ирж харагдж байна. За зэрэгтэй зэрэгээр үзэгчтэй охиндээ одоо тодхон сайхан дуулгана. За Өмнөговь аймагт одоо 1999 онд бол одоо говь шанх ганцдугаар уралдаан дээд гурван насаар зохион байгуулагдсан бол өдгөө ийхүү 5 дахь удаагийн зохион байгуулагдж байгаа Говь Сүмбэр аймгийн Шивээ Говь Сүмийн аймгийн алдарт үеж Айдиэ сүрэнгийн Нямхүүгийн хурдан хонгор үрээ өнгөн дээр гарч ирлээ. Зөвдлийнхаа хааг уян дээр. За шүтэн насны мартын уралдааны цул задрахгүй бас л одоо их явж байгаа ч нэ. Өнгөн дээр бол Айдиэ сүрэнгийн Нямхүүгийн зэглэл хонгор үрээ урьшлаад байгаа. Лаачингийн Батчулууны хурдан харногоо үрээ ам үзүүн дээр. Дундгой холтын нэргэн мачргалын хурдан шарг үрээ 3 дээр. За 4 дээр нэг жижигхэн зэр дүрээ яваад байгаа да шаравцтай хүүхэдтэй жижигхэн зэр дүрээ. Цаатлаар нь цагаан авцтай хүүхэдтэй өнөө жил Монгол төрийн их барийн наадамд айргийн 4 турдалсан Дундгой аймгийн Хул сумын угуул Монгол улсын алдарт үеж Бандагийн баяр сайхны Хөв аймгийн алдарт үеж лав өчрийн хурдан хөрөн үрээ гараад ирсэн байна. Өөрийнх нь одоо Говь шанхын шиг наадамд 2 төрөөсөн хурдан хөрөн азаргааны төлд за арын хитэн үрээний өнгөн дээр сайхан бор халдсан үрээ нэг гараад ирсэн байна. Тамга нь одоо их танигддаг л тамга байна да. За цаатлаар нь ногоон овцтой хүүхэдтэй цээжнээтэй сайхан зэр дүрээ нэг гарч ирсэн. Төрийн наадамд төрүүлсэн дэмчиг цоодлын эрдэнэ болгоны хурдан хонгор үрээ арын хитэн үрээний дөрөв дээр гарч ирээд урьдчиллаа. Намгийн наадлаар нь тод улаан шаравцтай хүүхэдтэй сайхан зэгэл хонгор үрээ бол одоо Өмнөговь аймгийн Зогцын сумын аймгийн алдарт үе аач наран цэцгийн амгалангийн хурдан зэгэл хонгор үрээ Монгол улсын тод манлаа яач Дэсэгхэн давгдэрчийн унган атуу өнгөн дээр нь мөн одоо энэ өнөө жил засаг даргын уралдаан төрөмгнээ дурдсан наран цэцгийн амгалангийн хурдан хар үрээ түүний хар тал дээр тэр ногоон цэжнээтэй 54 үрээ яваад байгаа жижиг хүүхэдтэй за тэр бол одоо 7 настай дэмчиг цоодлын эрдэнэ улганы сумын газар хүүгийн унж хурдлуулж байгаа Дундгой аймгийн эрдэнэлээ сумын чулууныхан зөгтийн хурдан зэр дүрээ байна. Өнөө жил одоо хангар данхадугаар 2 уралдаанд бол аман хүзүүнд дурдсан юм одоо хурдан үрээ байгаа. Эмэгтэй хүүхэдтэй сайхан зэр дүрээ хамгийн ард талд нь одоо урьшлаад байгаа 129 дугаартай мөрдсөн юм байна. За тэр бол одоо Өмнөговь аймгийн засаг дарга Бадамарвын Бадрагийн хурдан зэр дүрээ гэж байна. Бадамарвын Бадрагийн зэр дүрээг нь жижиг тумбаа гэдэг үеж үж хурдлуулж байгаа болоо да. За арын хитэн үрээний аман хүзүүн дээр нь гараад ирсэн Дорн аймгийн Жамцын инкултын зэр гэдэг хул гэдэг үрээ гараад ирсэн байна. Төвдөн дайчны бат зэрэг үеж уяа залгагийг харуулж байгаа. 2009 онд улсын их баяр наадамд шүтлэн үрээ хайрагдуулаад
Ардын хувьсгалын 90 жилийн ойгороо шүтлэн өрөнгөрөө төрүүлгэж байсан Жамцын Инколтын хурдан хол үрээ гараад ирсэн. За энэ хэдэн үрээний хамгийн ард талд гараад ирсэн бор халзан үрээ бол одоо Дундгой аймгийн Хол сумын аймгийн алдарт уяаж Доржинцэнгийн Баттуйгийн хурдан бор халзан үрээ өнгөрсөн жил Дундгой болсон одоо төвийн бүсийн даншиг нааданд Аяргийн арханаар хурдалсан. За эцэг нь бол одоо Дундгойн Эрдэнэ лан Онцгой Батлагрын бор халзан гэдэг газар Онцгой Батлагрын бор халзангийн одоо төл бор халзан газар саятны бор халзан газар гахаад. За энэ одоо хурдан үрээ Доржинцэнгийн Баттуйг гэдэг уяачиг одоо хурдан өрөмөрөөр нь Монгол ямарсан гэчихэд андахгүй сайн мэднэ. За хар хувцастай улаан хувцастай хүүхэдтэй сайхан хар үрээ 141 дугаартай марцсан сайхан хар үрээ нэг одоо гараад ирсэн өршөлж харагдаж байна. Тэр Жамцын Инколтын хонгор үрээний бол өнгөн дээр гараад ирсэн улаан хувцастай хүүхэдтэй хар үрээ. За тэр бол одоо Дундгой аймгийн Сайхан Овоо сумын Бэдлийн алтан уйгийн хурдан хар үрээ байна. Цаа талд нь 154 дугаартай марцсан зээр дүрээ гараад ирсэн байна. 154 дугаартай Тэнүүн говийн урд галууян дээрээс марцсан багаад. За тэр бол одоо дэмчиг цоодлын гэр болд уяачийн хойж урдлуулж байгаа Говьалт аймгийн Шаргал сумын Очротын Чимэд дөржийн хурдан зээр дүрээ байна. Говьалт аймгийн Шаргал сумын уяач Чимэд дөржийн хурдан зээр дүрээг дэмчиг цоодлын гэр бол гэдэг уяач уяа салгыг даруулж байгаа. Өнгөн дээр нь одоо Дундгойн Сайхан Овоогийн Бэдлийн алтан уйгийн хурдан хар үрээ. Хамгийн ард талд нь Дорн аймгийн уяач Жамцын Инколтын хурдан хул үрээ. За өршилнаа үзүүрийнхээ өрөөнүүдийг одоо уршаага харуулъя. За Бэдлийн алтан уяг Дундгойн Сайхан Овоогоос ирж уралдаж байгаа хар үрээ нэг тархины 15 үрээний ард дээр 10 үрээний ард дээр уршилж байгаа. За энэ хэдэн бөө үрээний хамгийн ард талд нь бол одоо Өмнөгов аймгийн Цогцлын сумын аймгийн алдарт уяаж Наран цэцгийн амгалангийн зээгэл хонгор үрээ яваад байгаа 13 дугаартай марцсан сайхан хар үрээ гараад ирсэн байна. 13 дугаартай марцсан юм шиг байна. Хамгийн наадлаар нь энэ засмал дэлтэй энэ том ясан толгойтой хар үрээ бол мөн одоо Наран цэцгийн амгалангийн хар үрээ байгаа. Өнөө жил одоо засаг даргын нэрмжид уралдаанд бол энэ довон дээр уралдаж төрүүлэгтэн цаа талд нь яваад байгаа Хол сумын нэргүүн бачиргалын хурдан шарга үрээ цохилдож ирээд амаа хүзүүлсэн гэж одоо дуулдаж байлаа. За аргагүй одоо хурдан үрээ нөөдлөөс гараад ирсэн байна. За наадлын бор халзан үрээ 102 дугаартай болоо да сайхан бор халзан үрээ одоо гараад ирсэн. Хамгийн наадлаар үзүүрийн хэдэн үрээний хамгийн наадлаар л уршилж байгаа 102 дугаартай марцсан сайхан бор халзан үрээ. За хийн дээр бол одоо 73 дугаартай төрийн наадмын дөрөв дэмчиг цоодлын Эрдэнэ улганы хурдан хонгор үрээ. За тэр бор халзан үрээ бол одоо Өмнөгов аймгийн Баян Овоо сумын уяач Ваанчгийн Насанбатын хурдан бор халзан үрээ байна. Өмнөгов аймгийн Баян Овоо сумын Ваанчгийн Насанбатын бор халзан үрээ. За үзүүрийнхээ хэдэн үрээтэй ахаа цаахан зэрэгцээ. За үзүүрийн нэг 10 үрээ одоо ингээд арийнхаа хэдэн үрээнээс нэлээд хол салж байгаа маа үзэгчтэй. За 10 үрээний өнгөн дээр Говьсөнбөр аймгийн Шивээ Говь сумын аймгийн алдарт уяаж Адиа сүрэнгийн ням хүүгийн хурдан зээгэл хонгор үрээ хөтөлсөн яваараа хангар дуралдааны газар дээрээс хөтөлсөөр угаадал түрүү магнит урдалсан юм да. За энэ үрээг бас л одоо за хурдан үрээ 100 дугаартай марсан Лаачингийн Батчулууны хурдан Өсгий цагаан ногоо өрөө бол одоо Дорн аймгийн Монгол Улсын алдарт уяа Цагаан Овоогийн Төвдөн дайчны бат цоргийн одоо тамгатай байна. За 3 дээр бол одоо Дундгой аймгийн Хол сумын Монгол Улсын алдарт уяаж Бандагийн баяр сайхны хуу лав göчрийн хурдан өрөнгөрөө төрийн нааданд одоо Аяргийн дөрөв дурдалсан энэ одоо хурдан үрээ. Түүний ард талдаар Монгол төрийн баярын нааданд түрүү магнит дурдалсан Дундгой аймгийн Үлзий сумын Цэрэнгийн мөггөөрийн унган одоо Дундгой аймгийн Үлзий сумын аймгийн алдарт уяа Дэмчиг соодлын Эрдэнэ улганы хурдан хонгор үрэг 14 настай Төмөн дөржийн Отхон дөрж гэдэг хүү унжаа. За түүний цаатлаар 7 настай Дэмчиг цоодлын Эрдэнэ улганы сумын азар хүүгийн унж урдлуулж байгаа. Дундгой аймгийн Эрдэнэ лай сумын Чулууны ганц цогтын хурдан зайр дүрэ. Хамгийн цаатлаар нь бол одоо нэргүүн бачиргалын шарга үрээ юу. За арай өөр үрээ ороод ирсэн байна. 110 хэд дугаартай юмтэй. За энэ цагаан өсөн дунд тамгатай хурдан зайр дүрээ бас одоо яваад байгаа. 17 дугаартай шарга үрээ орж ирсэн юм байна үзэгчтэй. 17 дугаартай шарга үрээ 170 хэдл юм шиг байна та. 170 дугаартай шарга үрээ үзүүрийн хэдэн үрээн дээр залгажээ. За лав göчрийн хурдан хөрөн үрээ ахил одоо жаахан саарж байгаа мүү гэмээр одоо талаж чиглэж байна. За гэхдээ болоогүй. Төрийн нааданд харигдсан үрээ гэдэг бол одоо бас л одоо төрөг хөнгөрчлэн да. За 170 дугаартай шарга үрээ бол одоо Өмнөв аймгийн Далан задгад сумын уяач Болдбаатарын шарга гэдэг үрээ байна. 100 тамгатай Болдбаатарын шарга үрээ байна. За энэ наадлын хөрөн үрээ дунд тамгатай цагаан өсөн дунд тамгатай эрлист дүүхэн хөрөн үрээ яваад байгаа. Энийний одоо номер харагдах нь үзэгчтэй 140 хэд дугаартай юм шиг байна. 146 дугаартай байна. За энэ бол одоо намхан инх сайхны зэр дүрээ байна. Өнгөрсөн жил төрийн наадамд 9 дурдалсан зэрд нь байгаа та. За тийм байна та үзэгчтэй. Өмнөв аймгийн Цогцлын сумын аймгийн алдарт уяаж намхан инх сайхны зэрд гэдэг үрээ өнгөрсөн жил Монгол төр их баяр наадамд даагандаа 9 дурдалж байсан. Саадлаар нь бол одоо Өмнөв аймгийн уяаж Далан задгад сумын уяаж Болдбаатарын хурдан шарга үрээ. За 74 дугаартай марцсан Дундгой аймгийн Эрдэнэ лай сумын аймгийн алдарт уяаж Чулууны ганц цогтын хурдан зайр дүрэ. За төрийн баяр наадмын дөрөв магна Дундгой аймгийн Үлзий сумын Цэрэнгийн мөггөөрийн унган одоо Дэмчиг цоодлын Эрдэнэ улганы хурдан хонгор үрээ. 3 дээр яваад байгаа Лаачингийн Батчулууны хурдан харногоо үрээ ам үзүүн дээр
өнгөн дээр нь Говьсөнбөр аймгийн Шивээ Говьсумын аймгийн алдарт яаж Адиасрынгийн Нямхүүгийн хурдан хонгор ураа гэсэн ийм хэдэн ураа гараад ирсэн. За өнгөний хонгор ураа бол одоо Говьсөнбөр аймгийн Шивээ Говьсумын Адиасрынгийн Нямхүүгийн хонгор ураа. Аман хүзүүний хар ногоо ураа бол одоо Өмнөг аймгийн Иргэдийн хурлын дарга Лаачингийн Батчуулганы хурдан өсгий цагаан ногоо ураа. 3 дээр бол одоо Дундгой аймгийн Үлзий сумын аймгийн алдарт яаж Дэмчиг цоодлын Эрдэнэ болгоны Тэнүн хонгор гэдэг ураа. Тэнүн говийн Тэргүү хонгор гэдэг ураагаар одоо Монголын мөрсөнөгчдийн танил болсон одоо ах トゥ хоёр уяач Тэнүн хонгор гэдэг бас одоо хурдан ураа гаргаж ирж төрийн наадам түрүү магнад хурдлуулсан бол Говь шанхын дэншиг наадмын шүтлэнгийн уралдааны 3 дээр гарч ирсэн нь дөршлээд байгаа. Түүний ардал дээр мөн одоо Дэмчиг цоодлын эр болд Эрдэнэ болгон нарын уйж хурдлуулж байгаа. Дундгой аймгийн Эрдэнэ сумын уяач Чулууны цогтын хурдан зэр дүрээ авирчлаад байгаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын унган адуу. За 170 дугаартай 100 дамгтай шарга хүрээ бол одоо Өмнөг аймгийн Болдбаатарын хурдан шарга хүрээ. За аймгийн алдарт уяач Болдбаатарын хурдан шарга хүрээ. За хамгийн ардалт нь бол одоо Намхан Инг сайхны хурдан зэр дүрээ авирчлаад байгаа. Өмнөг аймгийн Цогцын сумын аймгийн алдарт уяач Намхан Инг сайхны зэр дүрээ. За шүтлэн насны мөрдийн хуралдаан бол одоо цаг нэлээд аажуухан. За оройны одоо 8 цаг болсон учраас одоо мөрдийн хоол бол одоо нэлээд шингэсэн байна. За энэ одоо 5 дээр яваад байгаа шарга хүрээ өнгөрсөн жил Өмнөг аймгийн Шигшмэл хурдан мөрдийн уралдааны Эрлис дааганд уралдаж аярагдаж байсан шарга хүрээ мөн байна да. За цаатлын Намхан Инг сайхны зэр дүрээ зэр даагч мөн одоо Эрлис дааганд уралдаж аярагдаж байсан санагдаж байна. Төрийн наадам дэхтэй Монгол дааганд уралдаа 9-д уралдсан баха та. За Монгол төрийн наадам бол одоо өнгөрсөн жил одоо даагны төрөйгүүд тодорлоо. Түүний өмнө жил одоо Өмнөг аймгийн Хам богд сумаас Нэргүүн амар уйсгалангийн хол гэдэг дааг бол одоо төрүүлж байсан санагдаж байна. Өмнөний шаргалгын бас л одоо төрийн наадамд одтой сайхан наадаж байгаа. За наран цэцгийн хамгаалангийн хурдан хар үрээ орж ирсэн. Цаатлаар нь сайхан бор халдсан үрээ ороод ирсэн. За Бадам Аравын Батрагийн хурдан зэр дүрээ Өмнөг аймгийн алдарт уяач Жижиг Дүмбаа гэдэг уяач одоо уяа соолгыг тааруулж байгаа. Батчлууны Дүмбэр гэдэг уяач. За наран цэцгийн алдар жаргалын уйж хурдлуулж байгаа наран цэцгийн хамгаалангийн Толио хонгор гэдэг үрээ нь одоо мөн ороод ирсэн өршилж харагдаж байна. Цаатлаар нь бол одоо сайхан зэр дүрээ урьжлаад байгаа. Тэр Говьалтай аймгийн шарга сумын уяач Чимэд төржийн хурдан зэр дүрээ. Тэнүн говийн хурдгалуу ян дээрээс мөрцөн Чимэд төржийн хурдан шарга хүрээ. Түүний цаатлаар цээжнэтэй сайхан халтар үрээ ороод ирсэн байна. Дундгой аймгийн Адаа цаг сумын аймгийн алдарт уяач Ган хуйгийн Үлзий жаргалын халтар үрээтэй тун адилхан үрээ байна. За Дундгой аймгийн Адаа цаг сумын Монгол улсын алдарт уяач Дулам-Живийн дэвшлиг агсны ачхуу Ган хуйгийн Үлзий жаргалын хурдан халтар үрээ тэр үзүүрийн 3 үрээний цаатлаар нь шургалаа. За бор халдсан үрээ бол одоо тархинд их хурлаа та 146 дугаартай байсан баха. 146 дугаартай мордсон сайхан бор халдсан үрээ. За энэ бор халдсан үрээ бас одоо тархинд их хурлаа хөл нэлээд саарчлаа. За өршлий одоо бүгдээрээ тэр үзүүрийн хэдэн үрээтэй дагъя. За нэг суугаад дараагийн үрээнүүдийг ахаа нэг сайхан харуулъя. Нэг 20 30 хүртэл сайхан харуулчих. За бор халдсан үрээ нэлээд өлмөгкөн болчлоо. За баяр сайхны хурдан хөрөн үрээ, баяр сайхны лаг хүчрийн хурдан хөрөн үрээ. Төрийн наадмын дахиул бол өнөөдрийн наадамд бас байхгүй л байгаа юм байна. Төрийн наадмын дахиул өвж өнөөдрийн наадам дээр үзүүртэл явах хүрээ л дээ. За нөгөө Дундгой аймгийн Говь Ухтаа сумын аймгийн алдарт уяач Нармандхийн Инх цолын хурдан Цавдэр үрээ энэ дөрвөн үрээний одоо дунд талд нь урьжлаад байгаа бол цаа талд нь Наран цэцгийн хамгаалангийн хурдан Цэгэл хонгор үрээ урьжлаад байгаа. Энэ бол одоо Монгол улсын Тодмонлаа бай Завхан аймгийн Яруу сумын Дасцэгэн давгд оржийн унган адуу Дасцэгэн давгд орж гэдэг уяач одоо шүтлэн үрээ азраг бол одоо түрүү магнад урдлуулсан арын хэдэн үрээний өнгөн дээр Жамцын Инколтын хурдан хул үрээ. За сайхан хонгор үрээ нэг одоо орж ирж харагдаж байна. За энэ бол одоо засаг дарга Бадам Аравын Батрагийн мөн одоо хонгор үрээ байна. Жижиг Дүмбаа уяачийн уйж хурдлуулж байгаа Батрагийн хонгор үрээ байна. За үржлээ. Одоо үзүүрийн хэврээнүүдийг харуулъя. За лав гүчрийн хөрөнгө гэдэг үрээ бол одоо энэ хэдэн үрээний өнгөн дээр урьжлаад байгаа. Дундгой аймгийн Холд сумын Баяр сайхны лав гүчрийн хөрөнгө гэдэг үрээ бол одоо өнгөн дээр нь урьжлаад байгаа. Төрийн наадамд айргийн дөрөв дурдалсан. За үзүүрийн үрээнүүд бол одоо хол салсуу. Наран цэцгийн хамгаалангийн хурдан хар үрээ. Дундгой аймгийн Адаа цаг сумын аймгийн алдарт уяач Даштгийн уйгийн хөө Үлзий жаргалын хурдан халтар үрээ энэ ногоон цээжнэтэй хөрөн үрээний ард дээр. За цээж нэмнэтэй хөрөн үрээ нь бол одоо Говьалтай аймгийн шарга сумын Чимэд төржийн хурдан хөрөн үрээ. За наран цэцгийн алдар жаргалын уйж хурдлуулж байгаа Толин хонгор гэдэг үрээний ард дээр нь яваад байгаа бол засаг дарга Бадам Аравын Батрагийн хурдан зэр дүрээ энэ өнгөн дээр нь уршилж байгаа. За үржлээ. Ахаад одоо үзүүрийн хэврээнүүд дээр залгая. За Монголын мөрийн спорт уяачдын холбооны санал наашгийн дагуу засгийн газрын шийдвэрээр Өмнөг аймгийн 70 задгал хотноо 5 дахь удаахан зохион байгуулагдж Говь шанхын хурд 2015 буюу Говь шанхын хурд 5 наадмын одоо хурдан шүтлэн насны мөрдийн уралдааны үзүүрийн 6 хүрээ бол одоо зүггүй бол талжээ. За 6 хүрээн дээр одоо зэрэгцэж бүгдээрээ сайхан харуулна. За 6 хүрээний хамгийн ард талд нь Өмнөг аймгийн Цогцын сумын аймгийн алдарт уяач Намхан Инг сайхны хурдан зэр дүрээ одоо урьжлаад байгаа. Намхан Инг сайхан гэдэг уяач Говь шанхын дэншиг наадмаас аярг амсаж байсан, түрүү амсаж байсан. Өмнөний шаргал говьд бас л одоо одоохон сайхан наадаг уяач. За Өмнөг аймгийн уяач Болдбаатарын хурдан шарга үрээ бол одоо 170 дугаартай мордсон
5 дээр урагшлаад байгаа юм байна. За үзүүрийн дөрвөн үрээтэй зэрэгцэнэ. За энэ шарга үрээ одоо арай жаахан бас л одоо хөлний ирж одоо саарж байгаа л харагдаж байна. За дөрөв дээр бол одоо Өмнө аймгийн Иргэдийн хурлын дарга Лаачингийн Батчулууны хордон хар ногоо ураад Орон аймгийн Цагаан Овоо сумын Монгол улсын алдарт туяа Төвдөнд ажлын бат зэргийн унган дуу. За ногоо урээ одоо гарсан цагаас ахил сайхан дархин дурдлаа хөл остоо жаахан цал айж байгаа харагдаж байна. За одоо үзүүрийн 3 үрээтэйгэн зэрэгцээ. За 3 үрээч одоо гарч ирээд л одоо тарлаатай галурчлаад байх юм та. Ээдэм хордон байгаа юм байна. Ер нь одоо говь нутгийн мөрд одоо аргагүй хордон байгаа юм байна. Өнөө жил одоо дундгой өмнө говь нутгийнхан бол одоо аргагүй зун зуншлаг сайхан байгаа. Тэр утгаараа бол төрийн нааданд аргагүй ноёлж унтсан. За Тэнэн говийн хурд галуу ян дээрээс марцсан 2 үрээ ингээ говь шанхтын хурд уралдааны өнгөн дээр нь гараад ирсэн. Өнгөн дээр нь яваад байгаа зэр дөрөө бол одоо Эрдэнэтлээ сумын чулууныган зогтын зэр гэдэг үрээ. Өнөө жил бол одоо хангар дуралдаанд аман хүзүүн дурлалсан Сүхбаатар аймгийн халзан сумын унган дуу. За аман хүзүүн дээр Монгол төрийн их баяр нааданд аман хүзүүдсэн Дундгой аймгийн Хөлзий сумын аймгийн алдарт туяа Дэмчиг соодлын Эрдэнэ дулгааны хордон хонгор үрээ. Дундгой аймгийн Хөлзий сумын Цэрэнгийн мөнгөгийн унган дуу. За Цэрэнгийн мөнгөр гэж одоо 2 сайн одоо хордон хөрмөртэй хүн байсан да. Өмнө Дундгой аймгийн Хөлзий сумын түүхт 80 жилийн өн баяр нааданд одоо их зээрдмөрөн бол төрүүлгэж байсан баг. За аргагүй одоо сайн одоо те өнгөрсөн жил Дундгой аймаг зохион байгуулагдсан мандлын хорд уралдаанд одоо соёолон хонгор үрээ гарсан цагаас эхэлж газрын тал хүртэл өнгөлж өснийг бас үзэгчтэй охин харж байгаа. За өнгөн дээрээ Эрдэнэ дулгааны сумын базар хүүгийн он журдлуулж байгаа. Дундгой аймгийн Эрдэнэтлээ сумын яач чулууныган зогтын хордон зээр дүрээ гараад ирсэн. За нэг үеийн 2 үрээ ингэж одоо хоорондоо уралцаж ясал болохгүй юм байгаа юм да. За хонгор үрээ нь одоо явчих гээд байгаа юм байна. Хонгор үрээгийн нэг бол одоо ингээд татаад ард нь аваад үлдэхээр байна. Нэг бол одоо ингээд гаргаад тасалчаар байна. За хашир хөөхд бол одоо энийг мэдэж байгаа. Яг ард дээр нь одоо ингээд зуулгаад байгаа. За хонгор үрээ өнөөдрийн нааданд мөнч түргэн байх чинь вэ. 10 хавирганд нь нэг сүүдэр татлал өгсөн юм байна да. Эрдэнэ дулган гэдэг үе яач. Дэмчиг соодлын Эрдэнэ дулган гэдэг үе яач одоо 2010 оны 11 оны говь шанхын шиг нааданд одоо Чон хар гэдэг шүтлэнгийн дөрөвмөгдөд уртлаж 2012 онд Дундгойн бүсэд төрүүлсэн хязаалан төрүүлсэн хордон цагаан үрээгээ шүтлэн насанд мөн айргийн 5 турдлуулж говь шанхын шиг наадмаас нэг төрөө нэг айрыг өртөж байсан бол түүх давтагдахыг байгах газаргүй болоо ийцсэн байна. За гэхдээ бол энийг ярахаахан болоогүй. Дундгой аймгийн Хөлзий сумын аймгийн алдарт туяа Дэмчиг соодлын Эрдэнэ дулгааны Тэнэн хонгор гэдэг үрээ одоо ингээ зөв талд нь Дундгой аймгийн Эрдэнэтлээ сумын уяа чулууныган зогтын хордон зэр дүрээ буруу талд нь өшөө өлгөөд байгаа. За аршилнаа. За өнөөдрийн нааданд энэ 2 үрээ одоо нэлээд лавхан орох юм байна да. Зэр дүрээ бол одоо 2 жиг чанга хатгаастаа өршлээд байгаа. Хонгор үрээ бол одоо яг ард дээр нь дараастаа яваад байгаа. За ер нь одоо арийнхаа үрээнүүдээс ер нь тоймгүй холсолжээ. За арийнхаа үрээнүүдээс нэг лавтай нэг 150-200 м. За 3 дээр бол одоо Нямхүүгийн хордон хонгор үрээ байгаа юм байна. За энэ хонгор үрээ бас л одоо хордон үрээ л дээ. Өнөө жил одоо Дорногов аймаг зохион байгуулагдсан их ноён гэгээний хорд Дорногов аймгийн хаврын бүсийн хордон мөрдийн уралдаанд бас одоо аяргдэж байсан санагдаж байна. Хангар уралдаанд бас одоо төрүүлсэн. Өнгөрсөн жил таагандаа бол одоо намар оройхон их олон төрүүлсэн дээ. Өөрийнх нь унган адуу. За Өмнөг аймгийн Болдбаатарын хордон шарга үрээ Намхан инх сайхны зэр дүрээ 2 одоо ингээд 4-5 дээр урьшлаад байгаа юм байна. За шүтлэнгийн уралдаанууд одоо ихээхэн цовсон байх ч нэ. За Болдбаатарын шарга үрээ бол одоо ингээд 4 дээр цаа талд нь бол одоо Намхан инх сайхны хордон зэр дүрээ яваад байгаа. За одоо баринд дурахад чи юу вэ? Арайч болоогүй юм болов. За арийнхаа эд үрээг нэг сууга хараадах. 7-8 үрээг нэг харъя. За үзүүрийн 5 үрээ бол одоо ингээд өнгөний 2 үрээ арийнхаа 3 арийнхаа үрээнээс хол, 3 үрээ арийнхаа 2 үрээс ахиад хол, арын 2 үрээ нь арын үрээнүүдээс ахиад хол юм аа. 5 үрээ бол одоо хоорондоо зайтай юм, арын үрээнүүдээс зайтай юм. За аргагүй одоо хурданч байгаа юм байна, холч тасарсан юм байна. За арын хэдэн үрээний өнгөн дээр алдар жаргалын толион хонгор гэдэг үрээ орж ирлээ. Өнгөрсөн жил Дундгойн бүсийн уралдаанд айрглуу, айрг ярахнаар хурдлоо. Том жижиг олон уралдаанд дөрүүлж харагдсан. Лаачингийн Батчулууны харногоо өрөө хөл одоо нэлээд салаагаад 7-8 багцаагаар ороод ирсэн байна. Ахиад одоо нэг суугаад арын бөө үрээнүүдээ нэг харъя. За тэгээд л уршилахад одоо өнгөний үрээтэйгээ зэрэг барианд орох хаа тавраг. За Дундгой аймгийн Говь Ухтаал сумын за энэ нөгөө Өмнө Говь аймгийн засаг дарга Бадамарын Бадрагийн зэр дүрээ байна. Говь Алтай аймгийн Шарга сумын Чимэд дөржийн хордон зэр дүрээ байна. Наадлынх нь одоо Тодолаан шаравцтай үгэдээ зэр дүрээ бол дараахан данигдахгүй үрээ байна. За уршилъя бүгдээрээ. Ахиад одоо энэ хэдэн үрээний арын хэдэн үрээний өнгөн дээр бол одоо Дундгой аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт туяач Ганхүйгийн Хөлзий жаргалын хордон хээр үрээ одоо гараад ирсэн байгаа харагдлаа. За Батчулууны ногоо үрээ 7 дээр яваад байгаа. За Наран цэцгийн алдар жаргалын ой хурдлуулж байгаа Наран цэцгийн хамгаалангийн толион хонгор гэдэг үрээ 5 руу шургаж мэдмээр болоо ивчжээ. Ширүүхэн өлтөл 6-аар орж ирсэн байна. Хоол ундаж гэж хачин сайхан юм да. Одоо оройхон хайж ухам ордсон гэхэд хоол нь одоо их сайхан тогтцсон үрээ байна. За өнөөдрийн нааданд эндээс одоо явж явуулж байдаг л газар байна да. За очноо.
5-ын үрээн дээр ямар ч очих юм байна. 5 руу одоо лавхан ширхганда намхан инх сайхны зэрд гэдэг үрээний хөл одоо жаахан сарсан байна. За уршилчээ. Нөгөө Болдбаатарын шарга үрээчин салаа авчижээ. За 170 дугаартай мордсон Болдбаатарын шарга гэдэг үрээ Өмнөг аймгийн аль сум байлаа байцгаа. Өмнөг аймгийн 70 задгад байсан санагдаж байна да. За тийм байна. Өмнөг аймгийн 70 задгад сумын аймгийн алдарт уяач Арднагийн Батбаярын уйж хурдлуулж байгаа. Болдбаатарын хурдан шарга үрээ цуузаа дамахтай. За үзүүрдүгөө бас л явж явах чинь вэ. За Нямхүүгийн хурдан зэрэгэл хонгор үрээ бол одоо ингээ 3 таар. За үзүүрийн 2 үрээ рүү нэвт яваад очие. Үзүүрийн 2 үрээ бол одоо ингээ за манай зурглаачийн дуран дорог ингээ гүйцэг тэрэг гараа ивцсэн байна. За Тэнүүн говийн хурд галуу яаных ингээд говь шинхын нэшиг наадмын түрүү аман хүү зүрхэн тодорхой болоо явчлаа үзэгчтэй. За 11 оны говь шинхын нэшиг наадам Дэмчиг соодлын эр болдын чон хар гэдэг үрээ төрүүлээд Дэмчиг соодлын эрдэнэ болгоны хурдан цагаан үрээнүүдтэй айргийн давд хурдалж байсан бол энэ жилийн говь шинхын нэшиг наадамд Дэмчиг соодлын эрдэнэ болгоны уйсан за өөрийнх нь Тэнүү хонгор үрээ чулууныхын цогтын хурдан зэр дээр хоёр одоо ингээ түрүү аман хүү зүүнд ингээ холбоотой орж ирж байгаа маа үзэгчтэй. За аргагүй одоо дуу хуурын өлгийн дундгуун нутгаас соёолон хязаалангийн түрүү магнаа хурдад тодорсон шүтлэнгийн уралдааны түрүү магнаа түрүү аман хүү хоёр ингээ дахин тодорж байгаа нэ үзэгчтэй. За төрийн наадмын түрүү хүрээ одоо бүсийн наадмын дэвжэн дээр яаж таралдгийг бүгдээрээ харъя. За одоо мань зантайхан байна. Цэрэнгийн мөнгөрийн унган одоо Дэмчиг соодлын эр болтын хурдан Тэнүү хонгор гэдэг үрээ түрүү магнаа туртал чулууныхын цогтын хурдан зэр дээр аман хүү зүүндлээ. За ингээд Тэнүүн говийн хурд галуу янаас ингээд хоёр түрүү аман хүү хоёр тодож одтой сайхан наадлаа. Хол юм уу хол юм этгээд хол салсан юм байна шүү дээ энэ хоёр үрээ чинь бас л. За 3-ын үрээг харна. 3-ын үрээ нөгөө шарга үрээ хол үрээ хоёр холбоотой орж ирж байгаа. Өмнөг аймгийн 70 задгад сумын яаж Болдбаатарын хурдан шарга үрээ инхүү айргийн 3 дурдж өмнө говьчууд ээлжид нэгэн аргаа хүртлээ. За Говь Сүмбэр аймгийн Адиасрынгийн Нямхүүгийн хурдан хол үрээ ингээд айргийн 4 дурдсан бол за 5-6-гийн 2 үрээ яг холбоотойгоо одоо намхан инх сайхны зэр дүрээ 5 дурдлах уу. Алдар жаргалын хойж хурдлуулж байгаа. Наран цэцгийн амгалангийн хонгор үрээ 5 дурдлах ба. Наран цэцгийн амгалангийн хээр азрах 6 дурдсан. За ингээд хонгор үрээ айргийн 5 дурдалж намхан инх сайхны зэр дүрээ 6 дурдлаа. За 7 8 9 10 үрээнүүд одоо бөөндүүх юм аа. За энэ бөө үрээг одоо бүгдээрээ сайхан харнаа. За үзүүрийн 7 үрээ бол одоо ингээ 6 үрээ ингээ ороо авчлаа. За өмнө говьос ямарчсан 2 айраг хүртлээ. Дунд говьос түрүү аман үз 2 Говь Сүмбэрээс нэг айраг тодорлоо. За 7-гийн үрээг харъя. Дундгой аймгийн Адаацаг сумын аймгийн алдарт уяач Ган уйгийн өлзий жаргалын хурдан халтар үрээ 7-8 багцаагаар засаг дарга Бадамгарвын зэр дүрээ 7. За ахаад хонгор үрээ 8, өлзий жаргалын хээр үрээ 9. За тэгээ арын үрээнүүд нөгөө дорондын хул үрээ 10-11-ийн багцаагаар Лаажингийн Батчулууны харногоо үрээ бас их дээгүүр Дундгойн инх цулын хурдан зэр дүрээ 14-5-ийн багцаагаар орлоо. За энэ Говь Алтай аймгийн шарга сумын Чимэт доржийн зэр дүрээ бас одоо 16-7-оор юм болоо да. За инхүү Говь шинхын нэшиг наадмын хурдан шүтлэн насны мордын уралдаан бодлонгоо сайхан болж барайнд орлоо. За хэдхэн мөчийн дараа үзэгчтэй охиныг айргийн мөрний зэнкэр хашаанаас хурдан хурц хүлэг мөрдөн төрүүлгэж айрагдуулсан уяачтай уулзуулнаа. За наран цэцгийн амгалангийн хар үрэн энэ орж ирж байгаа харагдж байна. Цэгэл хонгор үрэн мөн одоо энэ орж ирж байна. 125 дугаартай сайхан загал үрээ бас одоо нэлээд дээгүүрээр авчлаа. За ямар ч сан одоо шүтлэнгийн уралдааны түрүү магнаа бол одоо төрийг хоёр наадам төрүүлсэн Дундгой аймгийн Өлзий сумын аймгийн алдарт Дэмчиг соодлын эрдэнэ болгоны Тэнүү хонгор гэдэг үрээ одоо төрүүлэн ирж төмөн олныг босгож тод магнаа торгон жолоо өргүүллээ. За өнөө жил бол одоо Сүхбаатар аймгийн аврах хүлэг шалгаруулах Жавхлан чаргын урд уралдаанд түрүү магнаа турдалсан Дундгой аймгийн Өлзий сумын Цэрэнгийн Мөнхгүйр гэдэг хүний унган адуу за Говь нутгийн унган адуу говийн одоо дэвжэн дээр аргагүй хурдан гэдгийг бас одоо баталж түрүү магнаа турдалсан бол мөн одоо Дэмчиг соодлын эрдэнэ болгон уяачи хойж хурдлуулсан чулууны гам зөгтийн хурдан хүрэн үрээ зэр дүрээ аман үзүүдсэн. За дунд төрийн нааданд айргийн 4 турдалсан Бандагийн мэр сайхны бол 5 гүчрийн хүрэн үрээ бол одоо нэг 10 милион гарга 20 багцаагаар бас одоо хурдалчих шиг боллоо. За айргийн 3-д бол одоо Өмнөг аймгийн 70 задгад сумаас Болдбаатарын шарга гэдэг үрээ хурдалсан. Айргийн 4-д Говь Сүмбэр аймгийн Шивээ говь сумаас Адиасрынгийн Нямхүүгийн хурдан хол үрээ хурдалсан. За айргийн 5-д бол одоо Өмнөг аймгийн Цогццын сумын аймгийн алдарт уяач Наран цэцгийн амгалангийн хурдан Толон хонгор гэдэг үрээ бол одоо тус хурдалсан байгаа. За ингээд үзэгчтэй охиныг төрүүлж харагдсан мөрдийн эзэттэй уулзуулъя хэдхэн мөчийн дараагаар. За Тэнүүн говь хурд галуу янаас түрүү аман үзүү тодорсон төрийн наадмын түрүү үрээ аргагүй хурднаа баталлаа. За баяр үргээ сэтгэлээ болцгоо юу. За баярлалаа. Өө сэтгэл одоо маш өндөр байна. Аргагүй одоо улсад тал нь хасагдаад төрүүлсэн гээд жоох яаж яасан одоо тэгээ аргагүй хурдан гэдгээ баталж одоо шударгаар уралдаж одоо сайхан төрүүллээ. Өмнө хурдан гэдгээ аргагүй баталлаа. Аргагүй хурдан юм аа. Би ч бас өөртөө итгэл муутай байсан. Тэгээ улсад бас нэлээд хасагдсан болохоор одоо л нэг юугаа хар болно гэж байсан. Аргагүй хурдан гэдгээ баталлаа. Тэгээд хоёр үрээ маань дараагаар ирлээ.
Говийн унган хүрээ говийнхон дэмжээнд дөрүүлээ. Тэглээ. Тэгээ Тэнүүнгүй хурдгалын одоо Тэнүүн хонгор гэж төрийн наадмаар хонгорын дээр нэр өгсөн. Тэгээд одоо аргагүй хурдан Тэнүүн хонгор гэдэг одоо говьдоо байна. Энэ яг өмнөх говь шанхад ах トゥ хоёр бас одоо нэг дөрөв нэг айрыг хүртчихсэн тийм ээ шүтлэнгийн уралдаанд. Тэгсэн шүтлэнгийн уралдаан дээр шүтлээ хар үргэн төрүүлж дан шиг цагаан гээд цагаан үргэн бас айргийн дөрвөр давхилж ирсэн. Тэгээд одоо шүтлээ адуу говь нутаг сайхан гурван сайхан уулынхаа ар дээр аргагүй сайхан таарч уралдлаа. Сэтгэл хөдлөлт маш өндөр байна. За дахин баяр үргээ. За ерөө дотор шиг баярлалаа. За 11 оны говь шанхад чон хар гэдэг шүтлэнгийн дөрүүлгэж байсан дэмжиг зоодлын 90 болд гэдэг уяж өнөөдрийн нааданд асал айрыг авслаа. За баяр үргээ. За энэ Дундгой аймгийн Эрдэнэлээ сумын уяж ганц хөх гэж ахын минь өрөөгөөмаа халзан сумын уяж Долом сүрэнгийн залуугаас энэ намар авч байсан. Тэгээ ноёнгогийн хурдад хайрагдаад хангардад хайрын гуравт хурдлаад говь шанхад амуу үзэнд хурдлаа. Үнэхээр баяртай байна. За одтой сайхан наадсан ах トゥ хоёр уяж одоо бас говь нутгийн зан олонд бас баярын мэнд дэвшүүлэг байна. За баярлалаа. Цэнхэрлэгтэй үзэн сууга морин таартай бүх Монгол ард түмэнд үнэхээр бас бүгдөөрэнд нь бас гац ямар үлгэлээ. За дахин олон сайхан хайрыг дөрөөр. За баярлалаа. За наран цэцгийн алдар жаргал гэдэг уяж азраг зургаалуулсан бол шүтлүүрээ хайрагдууллаа. За баяр үргээ бидэн сэтгэлээ олцохгүй юу. За баярлалаа. За сэтгэлээ олцохгүй юу. За өнөөдөр говь шанх 5 уралдаанда өнгөтэй сайхан уралдаж хонгор минь айргийн тавд тагсанд сэтгэл маш өндөр байна. За хонгор өрөөний удам өгшил ханах хатуу үлээ өнгөрсөн жил бас одоо олон дамжиж уралдаанд хайрагдсан тийм ээ. Хонгор маань яг өөрийн унган говь шанхаа эцсийн унгаа одоо энэ шанхаа эцсийн унгаа одоо энэ жил бас өнгөтэй сайхан уралдаж бас энэ жил 5 6 дахь уралдаагаараа шанх 5 уралдаанд айргийн тавд тагсанд их сэтгэл өндөр байна. За дараагийн уралдаанд амжилт хүсье олон сайхан хайрыг дөрөөр тэрэ. За баярлалаа та бүхэндсэн. За өмнө говьингийн 70 задаас сумаас хайрагдсан шарга үрээ. За юуны өмнө баяр үргээ манай үзэгчдөө өргөд танилцуулахгүй юу. За энэ өмнө говьингийн Баян талаас сумын Бадрах гэдэг үний өрөө байгаа маа. 3-аар таклаа сайхан. 70 задгын Болдбаатар гэдэг үний нэр дээр уралдсан уу? Тэгсэн. Тий. Урд өмнө нь яаж уралдаж байсан үрээ вэ? Ноднын энэ даван дээр Батманг Даяаны наадам дамуу үзэгдэж байсан. Даах. Аймгийнхаа шигшмэл хурдан мөрдийн уралдаанд бас хайрагдж байсан санагдаж байна мөн үү? За хайрагдсан. Хавар ирж хайрагдчихаа байсан. Угшил удам хаанах үрээ вэ? Манай унган үрээ. Энэ жилийн хэдэг давхар уу яа? Энэ жилийн усад тавиагүй юм а жаахан. Нэгтэй. Тэгэл энд хоёр. За амжилт хүсье. За баярлалаа. За Говь Сүмбэр аймгаас Адис рунгийн Нямхүү гэдэг уяж Шанхайн наадмаас одоо хайрыг амслаа. За баяр үргээ. Баярлалаа. Энэ сайхан нааданд ирж үрээ маань дөрвөр давхилаа. За хол үрээ өнөө жил хангар дуралдаанд бас одоо 4 магнад уралж байсан. Урд өмнөд амжилтуудыг сайхан яриач. Урд жилийн багаанда 6 төрүүлж 2 харигдсан. Өнөө жил 7 уралдаж 6 төрүүлж 1 харигдлаа да. За таны аав Адис рун гэдэг уяж яг одоо 2011 оны энэ Шанхайн даван дээр бас одоо хонгормор соёл хонгормор 7 оны шанхад одоо төрүүлгэж байсан санагдаж байна тийм ээ. Тийм 7 онд соёл хонгормор маань төрүүлж байсан. Тэгээд 4-т нь ирж чадаагүй 5 дахь говь шанхад ирээд үрээ маань харигдлаа. Үнэхээр сэтгэл өндөр байна. За дараагийн уралдаанд амжилт хүсье олон сайхан хайрыг дөрөөр тэрэ. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн сайхан наацгаарай гэж. Да. Ардын хувьсгалын 94 жил Өмнө Говь аймаг байгуулагдсны 84 жил говийн бүсийн хурдан мордын уралдаан говь шанх 5 наадам. Сайн байцгаана уу наадамчтай. Их Монгол улс байгуулагдсны 804, Ардын хувьсгалын 94 жил Өмнө Говь аймаг байгуулагдсны 84 жилийн ой мэндийг наадамч олон та бүхэнд хүргье. За тэгээд эрхэм хүндэт наадамчин олон та бүгдээ говийн бүсийн хурдан морины уралдаан говь шанх 5-ыг одоо Өмнө Говь аймгийн 70 задах дотоос та бүгдээ НТV телевиз, ТМ телевизийн хамт олон байна хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд өнөөдөр бол хурдан морины уралдааны нэрлийз дэд нас мордох гэж байна. Тэгээд дэд нас нь бол нийт 20 гаруй морд одоо бүтгүүлснээс одоо тун удахгүй гараанаа зургуугаар мордоход бэлэн боллоо. За энэ удаагийн нэрлийз дэд насанд Монгол улсын тод манлав яж Батцүрхийн уйс ойсон Өмнө Говь аймгийн засаг дарга Бадрагийн Ачнаа хүрэн гэмээр хурдан хүлэг уралдаж байгаа. Нийт 20 гаруй хурдан хүлэг өнөөдөр тоосоо өргөж говь шанх 5 уралдааны нээлтийн уралдааныг хийхэд бэлэн болоод байгаамаа. За тэгээд мөн Өвөрхангай аймгийн 84 жилийн ой зориулсан баяр наадмын
үйл ажиллагаагаа НТВ-ээс ТМ-ийн хамт олон маань та бүхэстэй газар дээрээс нь хурдан шуурхаа та бүхэстэй хүрэх байгаа. Тэгэхээр энэ удаагийн бас говийн бүсийн хурдан морины уралдаан маань одоо өмнө говийн 70 цадах дотоос 8 км-ийн зайд одоо их уралдахад бэлэн болж байна. Тэгээд НТВ телевиз, ТМ телевизтэй хамт байгаараа тэгээд өмнө говийн аймгийн ард иргэд болон бас өнцөг болон бүрт байгаа өмнө говийн одоо бас мөн баяр наадмын мэндийг хүргэж байна. Ардын хувьсгалын 94 жилийн өмнө говь аймаг байгуулагдсны 84 жилийн Төвийн бүсийн хурдан морьдын уралдааны говь шанх 5 уралдааны эрлэл дээд насны хурдан морьдын уралдаанд газраас угларсан 20 гаруй алтан дууртууд шанд шалгажээ. За Дөрөв магнад Дорнод аймгийн Хөлөн бүр сумын ган хуйгийн будгангаан Улаанбуурал мөрийг Монгол улсын тодмонлоо яаж Сумья сүрэнгийн ган хуйг уйж төмний ихийн алтан жилээр өргүүлсэн байна. За ам үзүүнд Төв аймгийн уугуул Урхан санаа компани захирал Баярмагнаан Ганбатын хурдан хар ураа энэ бол одоо Монгол улсын тодмонлоо яаж Сумья сүрэнгийн ган хуйгийн наган адуу өмнө говь аймагт зохион байгуулагдсан 2012 онд зохион байгуулагдсан хаврын одоо хурдан морьдын бүсийн уралдаанд Дөрөв магнад хурдалж байсан. За өнгөрсөн жил Дундуу аймагт зохион байгуулагдсан Төвийн бүсийн даншиг наадмын эрлэл дээд насны морьдын уралдаанд мөн одоо айрагдж байсан хурдан ажинаа. За эрлэл дээд насны морьдын уралдааны айргийн 3-т Дундуу аймгийн Дэрэн сумын уугуул аймгийн алдарт уяаж Ловсон давгийн Эрдэнэбаатарын хурдан хул ураа хурдалсан байна. За энэ хул ураа бол өнгөрсөн жилийн улсын их хуурийн наадамд айрагдаад эрлэл дунд насанд айрагдаад мөн одоо давхар уяагаар Дундуу аймагт зохион байгуулагдсан Төвийн бүсийн хурдан морьдын уралдаанд төрүүлж өнөө жилийн ардын хувьсгалын 94 жилийн улсын их хуурийн наадмын эрлэл дээд насны морьдын уралдаанд аман хүзүүнд хурдалж давхар уяагаар өмнгийн шаргалгав зохион байгуулагдсан говь шанхын даншиг наадамд айргийн 3 хурдалж ахин ордноо баталжээ. За айргийн 4-д өмнө говь аймгийн Далан задгад сумын угуул өмнө говь аймгийн засаг дарга аймгийн алдарт уяаж Бадам гармын Бадрагийн ажины хөрөн гэдэг үрээг Монгол улсын тодмонлоо уяаж Агван сандагийн Батцөх уйж 4-д хурдлуулсан байна. За айргийн 5-д өмнө говь аймгийн Хүрмэн сумын угуул аймгийн алдарт уяаж Хоохрын Бадам зүрэнгийн хүрэн халдсан үрээд тус хурдалсан байна. За баяр хүргэе. Сайхан урдаж хүргэе. Өө тодмонлоо бандагийн мөрөө. Амгат. Энд дээр нэг хэдэн наадамд оролдож байна. Өө хоёр. Сайхан байна. Уус дайрагдсан. Энэ дээр баяр наадмаар. Тий. Бас 5. За мэд. Хоёр дахь давхар уяагаар орж. Өмнө говь аймгийн Далан задгад сумын хариад Ажнаа галын аймгийн алдарт уяаж Бадам гармын Бадрагийн хүрэн азраг энэ говь шанх 5 энэ том даншиг наадамд айргийн 3-оор давхиж за тэгээд Ажнаа галаас ардын хувьсгалын 94 жил хүү мандлын ногоон дэвжэн дээр болохоор 5 айрг хүрсэн ийм амжилттай наадж байгаа. Хоёр дахь уралдаагаар явж байгаа. Өмнө нь ямар амжилтыг үзүүлж байна? Улсын наадамд хязааландаа эрлээс дунд насанд амаа үзүүлсэн урж жилнэ. Энэ жил улсын наадамд амаа үзүүлчихэд ирлээ. Тэгээ хоёр дахь уяагаар энэ дээрээ 4 дахиулаа да. Их шанхын наадмын 5 жилийн ойдоор миний одоо унган хүрээ халзаа зарга маань айргийн 5-д хурдаллаа. Үнэхээр бэлгшээж байна. За энэний одоо ах нь даагандаа айрагдсан, шүдлэндээ айрагдсан. Тэгээ үнэхээр бол бас удам гэдэг бол байд юм байна. За ингээд энэ сайхан боломжийг ашиглаад өмнө говьчуудаа нийт нутгийн түмэндээ энэ говь шанх наадмын баярын мэндийг хүргэе. Төрийнхөө наадамд сайхан уралдацгаачаад говь шанхынхаа наадамд зорж ирлээ. Тэгээ одоо өмнө говь аймгийн Далан задгад сумын хариад Бадам гармын Бадраа гэдэг ямар та сайхан ахынхаа хүрээ азрагыг уйлж сойлоо. Хүрээ азраг маань эрлээс дээд насанд 3-аар тавхилаа. Тэгээ наадам маань сайхан эхэлж байна. Говь шанхын наадам бол нар хурд гიშирсэн
өвс ногоо сайтай, зунтай, сайхан наадам болж байна. Бүрэн эрхэд бүх Монгол улс ардын хөвсгөлийн 94 жилийн Умаанугай мэгүүсэн байгуулагдсны 84 жилийн говь шанх 5 говийн бүсийн хурдан мөрдийн уралдааны эрлиздэд насны мөрдийн уралдаанд Торноо аймгийн Хөлбөмбөр сумын Монгол улсын тодмонлоо уяаж ган уйгийн бутан ам буурал Урхан авчаад компани захирал Баяр Магнан Ганбатын хар Дундаа аймгийн Дэрэн сумын Ловсон дагвын Эрдэнэбаатарын хол Умаан аймгийн Даланзат сумын Ажнаагалын аймгийн алдар туяаж Батам гаруйн Батрагийн Ажнаа хүрэн Умаан аймгийн Хурман сумын Харьяа Тоохрын Батам сүрэнгийн хүрэн халдсан Атуу наасан сонгогдсон актан наасан шиллэглэсэн Ран улдын уттан мөчин шинжин бүрцэн асар хурдан хөлгөөд анхсаахны уяасан ган төмөр рамгатай гарахын зуузаа тэнгэллэгтэй гар чөвтрөхгүй жолоотой бүхэл чихэн тухайл зангидсан азараар ноосрлож тогсуулын ага тураг үеийн жангалла туурай тавгийн атаагаад уртаа богин дартауя таруулан гიშгүүлж усан өлсийн асгаруулсан тодмогнаа торгон жолоо түмнэх хурдан гүлгүүдэн нэнвэлээ. Ардын хувьсгалын 94 жил өмнө Говь аймаг байгуулагдсны 84 жил говийн бүсийн хурдан мордын уралдаан говь шанх 5 наадам Говь шанхын хурд 2015 говийн бүсийн хурдан мордын уралдааны эрлиз дунд насны мордын уралдаанд 33 алтан дуур тоосон өргөснөөс өмнө аймгийн Булган сумын угуул Монгол улсын маллаа яаж намдгийн хөрлөөгийн хурдан хээр үрэ түрүү магнат хурдалж Аранга аймгийн өндөр улаан сумын уяаж Лавживын Отхон баатрын хурдан зэр дүрэг Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол улсын тод маллаа уяаж Агван сандангийн бат зүгүйж аман хүзүүнд дурлуулсан бол Төв аймгийн Баян өнжөөл сумын уяаж Туваан дөржийн хурдан зэр дүрэ Баян хонгор аймгийн Гурбан булаг сумын Сэр одын хүрэн халдсан үрэ Өмнө аймгийн Булган сумын сумын алдарт уяаж мөн насангийн хурдан хонгор урайнууд тус тус айрагджээ. НТВ телевиз үзэн суугаа үзэгч та бүгдээ эрлиз дунд насны мордын айрагсан 5 морины унаач хөвгт уйсан эзэн яг энэ мөчөд уулзах швэ ингээ та бүхэн хүлээ авч үзсгэнэ үзэгчтэй. За сайхан байна. Өрөө маань бас нутгийн ганаад сайхан төрүүллээ. Өрөө маань одоо ингээд уралдсан цагаасаа миний унгаад байгаа юм аа өөрөө. Тэ сайхан төрүүллээ. Улс бүсийн уралдаанд өмнө хэдэлж ер нь өмнөх амжилтуудаа үзэгчтэй бас хуваалцвал. Энэ даагандаа төрүүлээд Төв аймгийн бүс төрүүлээд Түмэн их төрүүлээд ингээд үндсэндээ 5 дахь төрүүлж байгаа. За сэтгэл өндөр байна өө. Говь шанхынхаа наадмын эхний өдөр азар гарагдаад эрлиз дунд насанд хүрүү үрээ маань амаа үзүүлээ тий. Тэгээ сайхан байна. Энэ хүрүү үрээ хавраас нийслэлийн хурдад амаа үзүүлээл.
улсад амуу үзүүлээл. Тэгээ говьшинхийнхаа наадам дээр амуу үзүүлж байгаа. Ерөөсө 3 амуу үзүүлж байгаа даа. Говьшинхын хорд оролдоонд өрөө маань харигдаад сэтгэл сайхан байна, сайхан наадам болж байна. За тэгээд бас сая дунд нас урлаа. Өмнө бас дэд насан дээр морь уу энэ удаагийн наадам дээр хэдэн сайхан ажны үлэгтэй хүрэлцэн ирвэ. Хоёр морьт ирсэн өрөө маань харигдлаа сэтгэл хөдлөн дээр байна. Бас нар хурд гширсэн сайхан баяр наадам болж байна. Тэгээд ангуудаа Өмнөг аймгийн энэ том мод зорж ирээд өрөө маань хайргийн дөрөвт урдлаа их баяртай байна. Өрөөний бас удам өгшлийн бас үзэгчтэй хуваалцвал. Энэ манай Доронтой аймгийн Натад сум ихэн Сүхбаатар аймгийн гаралтай ийм өрөө гомаа. Тэгээ манай Зэндбаатар гээд Монгол улсын алдарт байж хаа унгаа дуу би унганд навсан. Монгол улсын ардын өсгөл ялан манцан туухан ярууатар 94 жилийн Омон аймгийн үсэн байгууллагад жирэн хөгжиж олондогч ирсэн 84 жилийн говьшинхын хур тав энэх баяр тэнгэл наадмын хурдан хөлөг мартын эрлиц дунд насны мартын уралдаанд хөрвүүлж аригдан эрэн асрыхан өмнөртөн тугийн дараа эрхэм зулдаанд дуудуулж байгаа энэ хурдан хөлгөөд нь гэвэл Омон аймгийн булган сумын Уяач намдгийн хурлагийн улаан буурал Архангай аймгийн өндөр улаан Отгонбаатарын хар Төв аймгийн Баян өнжүүлийн Туваандаржийн хул Баян хонгорын уран булгын Сэратын ажнай хөрөн Өмнөг аймгийн булган сумын Аргай мөнх насны хөрөн алдан эдгээр хурдан хөлгийн шинжээ байдаас нь хэлвэл бон жолоонд өдөрдгөө мөргөс шавуундгөө зүтдгөө хатгай чулуун талтэрдгөө харийн дайшинд баригдшгүй дайраад ирсэн дайын хөлөг даккаад ирсэн томон хурдан олгоодэ. Ардын хувьсгалын 94 жил Өмнөг аймаг байгуулагдсны 84 жил говийн бүсийн хурдан мордын уралдаан говь шанх 5 наадам. Өмнөг аймаг байгуулагдсны 84 жилийн говь шанхын урд 5 уралдааны эрлиз бага насны уралдааны морд гарахад бэлэн болж байна. За энэ удаагийн бага насны уралдаанд нийт 17 бага насны эрлиз одоо уралдаж байгаамаа. Ардын хувьсгалын 94 жилийн Өмнөг аймаг байгуулагдсны 84 жилийн говийн бүсийн говь шанхын хур тав уралдааны хурдан эрлиз бага насны мордын уралдаанд 17 хурдан ирээдүйн өмнө их шандас шалгаснаас Өмнөг аймгийн Баян овоо сумын аймгийн алдарт яаш Данзан дөржийн Төвшинбаатарын хурдан Хүрэн дааг түрүү магнад хурлаж Дундуу аймгийн Сайн цагаан сумын аймгийн алдарт яаш Хилжээгийн Одонбаатарын хурдан Хүрэн даагийг Дундуу аймгийн Луус сумын аймгийн алдарт яаш Чулуунбаатарын Алтан сүх үйж ам хүзүүнд хурдлууллаа. За Өмнөг аймгийн Булган сумын Монгол улсын мандаа яаш Намдгийн хөрлөөгийн хурдан Хонгор дааг айргийн 3 турдалснаас Намдгийн хөрлөө гэдэг уяач өнөө жилийн говь шанхын шиг наадмын эрлиз насны мордын уралдаанаас нэг дөрөв нэг айрыг хүртжээ. Эрлиз бага насны мордын уралдааны айргийн 4-т Дорн аймгийн Цагаан овоо сумын уяач Дондгийн Цэдэн дөржийн Хээр халзан дааг хурдалж за айргийн 5-т Дундуу аймгийн Үлзийт сумын угуул Донхрын сумын сүрэнгийн хурдан Хээр дааг тус хурдалж уйсан эдсэн унсан хөөхөд наадамчин олноон байсагжээ. Таны үед ичнэ морийг сууж ирээ нэг үн. 3 насны морьтой ирсэн. Өнөөдөр анхныхаа орлоо. Өнөөдөр ичнэ морийг гаргав би. Өнөөдөр ганц дааг нь орлуулсан. Амуу. Сайхан байна. Сайхан байна. Энэ говь шанхын бүс дээрээ хэмээн хэр давгийн хоёр журлаа харигдуулж байна. Тав тэрлээ. Маш сайхан байна. Эсвэл өөр наадмын даг маань оролцсон уу? Энэ уралдаагүй. Энэ хавар нөгөө $1000 очсон 11-ээр орсон. Тэгээ өөр уралдаагүй байжгаад сая энэ дэрч уралдаал. Дааг маань 3-аар орлоо. Сайхан утгын наадамд сайхан даагаан 3-аар тохиолчлаа. Сайхан байна. Наадамд хаана орлож яв ер нь дааг маань энэ жил анхныхаа уралдаанд.
уралж байгаа. Өнөөдөр сарын ямар үеэс тааруулж байна? Оо яг өөрчлөлт юм байл үзэл дараал таахтаа хийжээд байж. Энэ Дорд аймгийн цагаан сумын Бандгаа гэдэг юм. Унгаа доо. Ер нь энэ жил хэдэн наадамд оролцож байна? Оо анхны. Уяа саргын ямар үеэс тааруулж байна вэ? Оо тод бандаж бандгаа тойролдог. Оо сайхан маань одоо энэ сайхан говийн минь дэвж хүлээж авч олон түмнийг баясгаж сайхан уралд аман үзүүлсэн байна. Эрхэд бүх Монгол улс өвсгөлэн яруу алтар тэрэн дөрвөн жилийн өмнө аймаг байгуулагдсны түүхт 84 жилийн говийн бус говь шанхууралдааны хурдан ирлээс давны уралдаанд нь бол өмнө аймгийн баян овоо сумын ряд данзан дөржин төвшин баатрин хүрэн дундоо аймгийн сайн цагаан сумын Пэлжэгийн Отон баатрин зэрт өмнө аймгийн булган сумын ряд Монгол улсын Манлай уяаш намдгийн үрлэгийн хонгор алдсан Дорнод аймгийн цагаан овоо сумын дандгийн цогцол дөржин дундоо аймгийн эрдэн далай сумын дохрын сумья сүрэнгийн хэр эдгээр хурдан хөлгүүдийн нэрмгийн шинжигэн дөртигэвэл Зандрун саяатай замл 6 хөцүүтэй засмал 4 туурайтай замбаг 2 чигтэй тоо сайхан дэлийг сагсал зуулагч төгрөг харнуудын тормол зуусан туулай сайхан зоогийн хотол зуулагч торрог сайхан биеийн гөлбөл зуулагч шашир сайхан дэлийг сагсал зуулагч санам сайхан зуулыг шамбал зуусан эрчэт дөрвөн дураагаан жирэл зуулж эрчэт дөрвөн өлөн гэл зуулдаг дайрч ирдэг дайны хөлөг дахид сурсан хандгаймбог түмний дуртатгал даяарын гайхамшиг ган зузай бат идэр хөлгүүдээ Ардын хувьсгалын 94 жил өмнө Говь аймаг байгуулагдсны 84 жил говийн бүсийн хурдан мордын уралдаан говь шанх 5 наадам. За тэгэхээр өчигдөр 128 мөхийн барилдаан өмнө Говь аймгийн 70 давталт эхлээд байна. За одоогийн байдлаар 32 бүх үлдээд улсын 2 зам тэргүүтэй